Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад Кунфу Панда хүүхэлдэйн киноны бүх ангийг нэгтгэхэд орууллаа. Манай киночд Kids-с үзэж амжаагүй киночд маань бүгдийг нь нэг дорос үзээрэй. Үүнээс өмнө киночдтой хандаж хэлэхэд 505-аар эхэлсэн Chaos гээд цоошин дугаар гарсан байна. 505-аар эхэлсэн энэ дугаар бол зүгээр нэг дугаар биш ээ. Сарын суур хураамж байхгүй. Залуус зориулсан дараа төлбөрт дугаар юм байна. Сарын суур хураамжгүй шүү дээ. Зөвхөн хэрэгэлснээр л төлнө. Датаны хугацаа болон хурдаа өөрөө сонгоод хязгааргүй датаг авах боломжтой. Nice. Одоо та бүхэнд хаанаас яаж авахыг хэлж өгье. Манайхан Monpay app руу нэвтэрч ороод Chaos баннер дээр дараад 505 дугаар авна. Дугаарын түмэн сонголт тэнд нь байж байгаа. Хамгийн гоё нь Chaos-ийн хэрэглэгч шалгуургүйгээр 400,000 хүртэлх зээл авах боломжтой. Chaos дотор бидний амьдралын хэм маяг тохирсон маш олон шинэ үйлчилгээ, хэрэглэн тохирсон олон төрлийн сонголт байгаа. Description хэсэгт байрлах холбоосоор дамжаад Chaos Community-д нэгдээрэй. Домог бидэнд домогт дайчны талаар хэлж байна. Гэт кино маань хэлнэ. Кунфугийн домог болсон нэгэн дайчин газар-газраар хэсэн явдаг байлаа. Чи зажлах дуртай бололтой. Тэгэхээр миний нударгыг зажилвал яаж байна? Дайчин чимээгүй л байлаа. Учир нь тэр аманда дүүрэн хоол тавиасан. Хоолоо залгаад тэгэд ярьлаа. Ярьж ханлаа. Тул олдъё. Гэт гөвч гарнаа. Бүгдийг нь гөвлөө. Бүсгүйчүүд баярлаж нутгийн иргэд талархлаа илэрхийллээ. Түүнтэй энэ зэрэгцхийн ч байсангүй. Хідэн зугаар нь гөвн. Хятадын домогт дайчид болох галзуу тав хүртэл түүний өмнө хүндэтгэн ёсолж байна. Өөрөө хоолнд орох уу? Тэгнэ. Тэгэд хамтдаа бүтэн айрмын эсрэг тулалдахаар боллоо. Гэхдээ хамгийн чухал зүйл нь юу гэж? Тэр нь по басараа. Ажлаасаа хоцорлоо штэ. Юу? Гэтэл зүүд байжээ. Хөөхөн тогож панда маань өөрийнхөө өрөнд сэрнэ. Энэ бол манай киноны гол дүр по. Нөгөө домогт галзуу тавынх нь хүүхэлдээ өрөөнд нь байж байдаг. Манай бооч нь Кунфугийн улаан хорхойтон бололтой. Галзуу тав, сармөгчин, цөгөрцөг. По. Доор аав нь дуудаад болдоггүй. Буугаад иртэл. Чи яагаад ингэж удваа? Уучлаарай аав. Би зүүдлээд. Тийм үү? Чи юу зүүдлэв? Гэтэл по маань Кунфу гэж хэлж зүрхэлсэнгүй. Шүл зүүдэлсэн. Гэдэлчихлээ. Аав нь бөөн баяр. Энэ бол дахиад по минь. Чи бидний өв гисгээс уламжлан ирсэн. Нууцын нууц. Шүлний жарыг мэдэх цаг ирсэн байна. Гэж байна. За ингээд по маань уулын орой дээр байрлах Кунфугийн маструуд амьдардаг Жэй цамхаг руу харж санаа алдчихад шүлөө зөөлөө. Жэй цамхагт харин галзуу тав Шифу багштайгаа бэлтгэл хийж байна. Багш руугаа бөөндөө дайраад ч бардаггүй. Үгүй. Сайн байна. Та нар урмыг маань хууглаад үзээрэй. Эм барс. Илүү ширүүн. Сармагчин. Илүү хурдан. Тогруу. Илүү өндөр. Могоо илүү уран. Багш. Юу гэв? Үгүй багш, тантай уулзъя гинэ. Тэгээд үгүй багш дээр очлоо. Яст мэлхий багш байж байна. Үгүй багш нь би нэг үзэгдэл үзэлээ. Тайлон эргэж ирэх гэж байна. Гэхэд Шифу цочноо. Энд чинь боломжгүй. Тэр шоронд байгаа шүү дээ. Боломжгүй зүйл гэж байдаггүй юм. Тэгээд туслахаа дуудаад урдан горгом шорон руу оч хамгаалалтаа 2 дахин нэмгэж хэл. Гэд явууллаа. Тэгээд бид одоо яах вэ? Бид ямар нэг юм хийх хэрэгтэй. Гэхэд үгүй. Чиний бодол энэ ус шиг юм найз минь. Хэрвээ тогтоод харвал шийдэл нь байж л байна. Гэд усан туссан хуйлмал бичгийг харууллаа. Луугийн бичээс өө цаг нь хэржээ гэж байна. Тэгэд хэн хязгааргүй хүчийг эзэмшиж луугийн дайчин болох юм. Мэдхгүй. Ингэж ам шүү дээ. Тоглоомтой яст мэлхий байна. Дүрс шилжиж манай по ажиллаа хийж байна. Тэнд нь Жэй цамхгийн ажилчид ирээд нэг зар наачгаад яваад өглөө. Юу? Үгүй багш луугийн дайчныг сонгоно гэж юу? Өнөөдөр бүгдээрээ яваарай. Жэй цамхаг руу. Үгүй багш луугийн дайчныг сонгоно гэж байна. Ингээд яг явах гэтэл аав нь тэндээс. По, чи хайчих нь вэ? Жэй цамхаг руу. Шөлний тэргээ мартаагүй. Тэнд бид шөлөө зарах ёстой. Аав, миний бодлоор би үгүй яг би бодохдоо луун бас сарвал гэж хэлж чадсангүй хөөрхий. Тэгээд Жэй цамхгийн өндөр шатаар шүлний дэргээ чирээд өгсөж гарлаа. Цаг нэлээд явсны дараа хартал. За, одоо бараг л хүрсэн баха. Гэтэл юу вэ? Үгүй. Уучлаарай по. Бид нар чамд дурсгалын юм авчирнаа гэд хүмүүс хажуугаар нь зөөрөөд байна. Үгүй. Би өөртөө дурсгалын юм аавна. Гэд өгслөө. Үгүй багш. Сурагчид чинь бэлнэ. Тийм ээ багш. Санс. Би луугийн дайчныг сонгуул зөвхөн энэ хүндийд амар тайван тогтоод зогсохгүй. Чиний дотор ч мөн амар тайван болно. По маань амжид гараад ирлээ. Үйл ажиллагаа яг эхлэх гэж байна. Тийм ээ. Би чадлаа гэд хэвтэж байтал хаалга хаагчихнаа. Байц. Үгүй. Нүдэд нэмэр байсангүй. Орилоод ч болсонгүй. Тэгээд тэнд байсан жижигхэн нүхээр галзуу таваа хараад бөөн баяр болоод байж байна. Даанч тогрууны дэвэлтэд цонх нь хаагчихлаа. Хаалганы завсраар харж байтал бас болсонгүй. Нэг гахай замыг нь хаачихна. Хаалга онгойлгох гэж янз янзаар үзээд бас л болсонгүй.
Эцэст нь Эмбарс та нарын урд өмнө хязээж харж байгаагүй юмыг харуулах гэж байна. По тэндээс би мэдэж байна гэд мод татаад өөрийгөө харвлаа. Данж гарч ирэнгүүтээ буцаад унчихлаа. Тэр үед нь өвгөө багшаран логийн дайчин бидний донд байгааг би мэдэрлээ. Гэх болно галзуу 5 жагсаа зогслоо. Шифүтэндээс амар тайвны хөндийн иргэдээ одоо өвгөө багш логийн дайчныг сонгох болно. По маань тэнд байсан солиотуудыг ашиглаад өөртөө нисдэг сандал хийчихлээ. Тэгээд асаах гэтэл аав нь гараад ирлээ. По чи юу хийж байна? Би юу хийж байгаа юм шиг байна. Би логийн дайчныг хармаар байна. Гэхдээ би ойлгохгүй байна. Чи шүл зүудэлсэн гэвэзтэй. Үгүй аава. Би худал хэлсэн юм. Би кунфу таартай. Молсонгүй По маань яг ойлгох гээд байна. За По ажилдаа орцгоё. За. Ингээд босох гэтэл харин сандал нь гинт ажиллаад. Манай хүн тэнгэрт хөөрж байгаад буцаад яг талбайн голд унчихлаа. Сэрээд хартал галзуу 5-ын дунд өвгөө багш По руу хуруугаараа заачсан байж байна. Өвгөө багш би зүгээр логийн дайчныг харахыг хүссэн юм а. Тун сонирхолтой юм. Мастра та над руу заасан уу? Чи юу? Би юу? Чи хөндөн иргэдэ. ертөнц бидэнд логийн дайчныг илгээлээ. Юу? Тэгээд бөөн сүрдүүл юм болоод манай хүнийг аваад дотгош орчихлоо. Шифу харин уурлаад сүйд болно. Багшаа та энэ барс руу зааж байсан. Саяных санаандгүй юм болчихлоо. Санаандгүй юм гэж байдаггүй юм. Шифу тэнд шок болно. Галзуу тав ирээд. Уучлаарай багшаа. Бид таны урмыг хугаллаа. Гэхэд үгүй панда өглөө гэхэд эндээс явахгүй бол би та нарын урмыг хугалсан болог. Дөрс шилжиж Шифугийн явуулсан шоу. Горгон шоронд ирэх болно. Мэтээг нь хүрэхэд нөгөөдөл нь уурлнаа. Явгнэ? Манай шоронгийн хамгаалтанд эргэлцсэн гинэ. Мэдээч үгүй Шифу л эргэлзэж байхгүй юу? Би чинь зүгээр л мэдээ хүргэгч үү дээ. Би тэгвэл тэр мастер Шифуд чинь мэдээ дамжуулъя. Манай шоронгоос оргох боломжгүй. Гэд бариад автал нэг өднөө унчихлаа. Орох ганц зам, гарах бас ганц зам. Мянган харуул, ганцхан хоригдол. Тэр хоригдол чинь Тайлунг шүү дээ. Тэгэж шоронгийн ёроолд байгаа Тайлунг дээр очиж харуулна. Тайлунгийг шоронгийн ёроолд цоожлоод хүлээд тавьчихжээ. Тэгээд баахан даапалж байгаад явлаа. Ойлголоо. Би Шифуд ямар ч аюулгүй байна гэж дамжуулъя. Гэх үед нөгөө дээрээс унсан өд Тайлунгийн урд унана. Тайлунг сэрээд үдийг авчихлаа. Шифу харин Пото уулзнаа. Чи тэгэхээр домогт луугийн дайчин байх нэ? Тийм л болол та. Үгүй. Чи луугийн хуйлмал бичээсийг автлаа. Луугийн дайчин биш. Тийм үү? Юу та нар ч чат байгаа юу? Би чамд луугийн бичээсийг зүгээр өгнө гэж чи бодоё. Кунфуг төгс эзэмсэн хүн л үүнийг авах эрхтэй болдгийм. Чам шиг тарган биетэй. Хөвсгөр саруутай амьтад явж болохгүй. Уучлаарай. Мастер үүгээ намайг гэтэл хурууг нь бариад авлаа. Үгүй. Үши мастрын хурууны барилт. Чи мэддэг байх нэ. Тэгвэл намайг хурууга буулгавал юу болохыг чи мэдхэн. Тийм үү? Тийм. Намайг шууд нөгөө ертөнц рүү хилгээж орхино. Тэгэхээр сонс панда. Өвгөө чамайг сонгосон. Гэхдээ би чамайг сургасны дараа тэр чамайг сонгоогүй байсан болоосоо гэж чи бодох болно. Гэж байна. Тэгээд бэлтгэлийн зааланд авчираад галзуу 5-ын бэлтгэлийг харууллаа. Амар юм аа. За эхлэе. Юу? Одоо юу? Тийм ээ. Чи логийн дайчин гэдгээ батлаадах. Тэгэхээр арай бага левелээс эхэлвэл ямар уу? Чи ямар левелтэй юм? Үгүй яах вэ? Би мастер биш л дээ. Гэхдээ ер нь яг хөө тэг гэл бодчил тэг левелээс эхлэе. Тийм левел байдаггүй юм. Эндээс эхлэе л та. Гэт тэнд байсан чигмлийг заана. Наадахыг чинь бид хүүхэд сургахад эсвэл халуун өдөр хаалга дэглүүлэхэд ашигладаг юм. Гэхдээ чиний үснээр л болъё. Гэт галзуу 5 үзээ зогсчихлоо. Тэд харж байх юм уу? Эсвэл би явтал нь хүлээх үү? Зүгээр цох. За. Чи яах юм? Чи намайг барах уу? Чам руу хуу салхи очиж байна мэдүү? Сармагчийн стайл. Эсвэл могоо болж үзэх үү? Үглийн хадгалт. Зүгээр цохооч. Арай хүчтэй байвал яаж байна? Гэтэл цогсноо. Сая ямар уу гэтэл нөгөөдг нь ойж ирээд манай хүн бэлтгэлийн төгөөрөмж рүү нороод өөхөг шахаад гарч ирлээ. Би ямар байсан бэ? Одооноос эхлээд тэг левел гэж байдаг боллоо. Галзуу 5 манай Пог даапалаад явж байна. Үгөөөгш кунфу мэддэг нэгнийг сонгосон бол эсвэл холийнхоо хуруунд хүрч чаддаг нэг ч юм уу? Үгүй бүр баг гэхэд ятаж хөлийнхөө урууг харж чаддаг нэг. Араас нь По маань ичиж улаагаад алхаж байна. Тэнд ундлахын өрөөндөө ирээд сандарсандаа тогрооны өрөө рүү яваад орчихлоо. Урт өдөр байж шүү. Сонсооч. Чи энд байх ёсгүй. Тийм ээ, чиний зөв. Би зүгээр л амьдралынхаа турш мөрөөдсөн зүйл маань гинэт бүгд бодит болоод биш. Энэ өрөөнд байж болохгүй. Энэ бол миний өрөө. Тогрооны өмч. За. Гэд гартал Эмбарс гараад ирлээ. Чи энд байх ёсгүй. Тийм ээ, энэ бол чиний өмч, чиний өрөө. Үгүй. Чи J Palace-д байх ёсгүй. Чи кунфуг доромжилж байна. Хэрвээ чи үнэхээр кунфуг хайрладаг юм бол өглөө гэхэд яваарай. Ингээд манай Пог сэтгэлээр унгаачихлаа. Нөгөөх маань тоори модны дэргэд хүлээж байна. Тэр үед нарийн үүгэ багш гараад ирлээ. Хараач, чи тэнгэрлэг ухааны тоори модыг олж. Юу?
Би Тэнгэрлэг ухааны тоор юм гэж мэдсэггүй. Зүгээр л тоор юм болов гэж бодсон. Би мэднэ. Чи сэтгэлээр унахаараа юм мэддэг. Чи яагаад сэтгэлээр унав? Бүгд намайг үзий ядаж байна. Би тийм сайн кунфучин биш. Би зүгээр л гоймонтой шүлөө хийх хэрэгтэй байсан юм шиг байна. Чи өнгөрсөн болон ирээдүйд хэтэрхий их санаа зовж байна. Яг үнэндээ өнгөрсөн бол төөх. Ирээдүй бол адал явдал. Харин өнөөдөр бол бэлэг. Гэчгээд яваад өглөө. Дүрс шилжиж, шоронд байгаа Тайлунг нөгөө өдөрөө оролдож байгаад цоочоо онгологчглоо. Харуулууд сандарнаа. Дээрээс нь сумаар галалтал. Тэрийг нь ашиглаад гаваа тайлчглаа. Тайлунг сумнуудыг ашиглаж, тэндээс авирч гарах шат гаргаад лифтэнд хүрлээ. Харвад нэмэр байсангүй лифтний дор яваад орчихлоо. Нөгөөдөл нь лифтийг унгасан ч гэсэн Тайлунг гараад ирнэ. Тэгэд тэрүүгээр хөвж гарлаа. Хамгаалагчдыг нүдэж өгнө. Дээшээ гараад ирэхэд бөөндөө зогсчихсон гүүрийг дэлбэлж унгана. Тайлунг амжиж чадсангүй. Унаж байгаа чулуунууд дээр авирсаар дээшээ гарч тесрэх бөмбөгийг аваад чулуудад орчихлоо. Тэгснээ нөгөө шууг барьж аваад шифуд хэл намайг гэртээ харж байна гэж ингээд явууллаа. Өглөө нь J Palace-д По байдаггүй. Панда тэр явчихж ингээд бэлтгэлийн талбар руу ороход По маань харин сууж байна. Үгүйгийн үгнээс урам авсан бол та. Чи гацчихж гацсан гинэ яалаа гэж. За би гацчихсан. Тэгэд түүний давтаж байсан төгс суултын талаар багхан хижээл орлоо. Энийг хийх гэж олон жил болдгийм аа л гэж байна. Тэгэд галзуу тавтай нэгдүүлнэ. Бүгд л баруун солгоогүй манай Пог гөвлөө. Сүүлд манай Шифу өөрөө бас нүдлээ. Өөрийнх нь хүчийг өөрийнх нь эсрэг ашигла унтлна. Эсвэл бууж өгтлэн. Логин дайчин хизээж ууж өгдөггүй юм. Санаа зовлтгоо агшаа. Би хизээж ууж өгөхгүй. Ингээд л J Palace-ийн үүдээр гаргаж чичглээ. Шатаар өнхрөөд бүр доошоо унчихлаа. Тэр ухаалгал бол буцаж ирмээргүй юм. Тэр эргээдэл эрэндээ. Оройн зүү тавиулж жаахан имчилгээ хийлгэлээ. Тэр үед манай По Шифу багш хизээж инээдгүй бололтой. Гэтэл түүнд инээдэггүй байсан юм аа. Тэр нь гэтэл Тайлунгаас өмнө гэд энэ барс ороод ирлээ. Хэрвээ чи үлдэх гэж байгаа бол энэ талаар мэдэх хэрэгтэй. Гэд Тайлунгийн түүхийн талаар ярьж өгнө. Шифу бяцхан Тайлунгийг гаднаас олоод кунфу зааж өгсөн юм байна. Өөрийнхөө мэдэх бүхнийг түн зааж өгч. Даанчны Тайлунгд хангалтгүй ээжээ. Тэр луугийн бичээсийг авахыг хүсч. Үгүй харин түүний дотроос хорон санаа олж хараад луугийн бичээсийг өгөхгүй гэж шийдэж. Ууралсан Тайлунг тосгоныг тэр чигтэн сүйтгэхэд луугийн бичээсийг хүчээр авах гэж үзсэн ч үгүй түүнийг зогсоосон юм байна. Үүнээс хойш хэдий сайн шавнаар ирсэн ч Шифугийн сэтгэлд хүрхээ байцгаж Эмбарс эдгэрийг хэлж дуусаад одоо тэр чамтай хамт энд гацчихад байна. Гэх нөгөөдг нь хангалттай гэж зодох гэтэл байц би буруу газараа зүү тавьчихсан юм шиг байна. Хөөрхи. Шифу оройн тайвширч суугаад дотоод сэтгэлийн амар амгалан гэж сайхан байж байтал нөгөө Зэнг гэж туслах нь унаад ирлээ. Зэнг сайхан мэдээ сонсоход илүүдэхгүй шүү. Гэтэл хөөрхи. Шифу үгээр очоод багша муу мэдээ Тайлунг оргосон байна. Хэрвээ луугийн дайчин түүнийг зогсоож чадаагүй л гэх юм бол эн чин муу мэдээ болно. Панда юу? Тэр чин санаандгүй тохиолдол. Санаандгүй юм гэж байдаггүй юм. Тийм ээ. Та наад үгээ хэлсэн. Тийм ээ. Чи дахиад л сонслоо. Тэр луугийн дайчин байж чадна. Чи үүнд итгэж байна уу? Итгэж байна гэж надад амлаач. Ингээд амлуулнаа. Тэгснэ. Миний цаг иржээ. Чи аяллаа. Надгүйгээр үргэлжлүүлэхэндээ. Ингэснэ. Чи заавал итгэх ёстой шүү. Ингээд навчтай хамт замхраад алга болчихлоо. Шифу маань хүндхэн даалгавартай үлдлээ. По галзуу тавж шүл хийж өгч байна. Шүл нь харин янзын амттай байна. Энэ үнэхээр сайхан амттай юм. За бойлдоо. Та нар хэрвээ манай аавын нууц жороор хийсэн шүлийг идээд үзэх юм бол яана гэж бодож байна. Юу? Энээс сайхан шүл байна гэж үү? Гайхамшигтай. По шүлөө уутал аман дээр нь гоймн алчглаа. Нөгөөдөл нь инээлээ. Юу болов вэ? Юу ч үшээ Шифу багшаа. Хэрвээ чи 500 паундаас гол бол хэзээч луугийн дайчин болж чадахгүй. Шифуг шоглож байтал ард нь харин Шифу хүрээд ирчихжээ. Шифу. Тийм ээ би Шифу байна. Чи өөр хэн гэж бодов? Мастер Шифу. Тайлунг орогчсон байхад та нар ингээд энийгээ сууж явах гэжтэй. Тэр луугийн бичээсийг авахар энэ дээр нь харин чи түүнийг зогсоох цорын ганц нэгэн. Тэгэхэд По таач хошин мэдрэмжтэй юм аа. Байц та жинхнээс хэлээд байгаа юм уу? Үгээ өгч зогсоох баха. Үгүй одоо чадахгүй. Одоо чадахгүй болсон. Луугийн дайчин чийл чадна. Гэхэд Эмбарс ууралнаа. Панда юу? Тийм ээ. Панда гэд панда руу хартал панда байдаггүй. Хачуу. Гэтэл зугтааж байдаг шүү. Урд нь Шифу гараад ирлээ. Чи явж болохгүй. Жинхэнэ дайчин хизээч зугтдаггүй юм. Тийм үү. Тэгвэл намайг харж. Ингээд зугтах гээд барсангүй. Болж үзээ. Би Тайлунгийг яаж дийлэх юм бэ? Би чи шатаарч гарч чаддгүй шүү дээ. Та бас надаас салахын төс болж байсан биз дээ. Одоо бол үгүй. Би чамайг луугийн дайчин болгоно. Яаж? Тайлунг ирж байна. Тэр ирэхгүй 100 жил болсон ч гэсэн та намайг луугийн дайчин болгож чадна гэж юу? Яаж? Гэхэд би мэдэхгүй. Би тэгчж бодсон юм аа. Гэт ямар ч байсан По маань явсангүй. Тэр үед харин Эмбарс харж байгаад шууд доошоо өсөрч эхлээ. Тайлунгийг зогсоохоор явах гэж явах шиг байна. Ардаас нарийн хэдэн нөхөр дагаад байна. Намайг зогсоох гэснээр хэрэггүй шүү. Гэтэл бид зогсоох гээгүй.
бид туслах гэж байна. За ингээд галзуу тав Тайлунгийг зогсоохоор хамтарлаа. Маргааш өглөө Шифу яахаа мэдгүй сууж байтал Погийн дуу гараад байна. Бэлтгэлийн зааланд очсон байдаггүй. Гадаа талбад ирж байдаггүй. Харин галтогонд яваад ортол байж байна шүү. Шүүгэнүүдийг сүйтгэж байгаад эдэж өгч байна. Яасан? Би гутрахаараа эддгийг мэдвэ. Зүгээрээ. Би зүгээр л сармагчин жигнэмгээ тэр дээр хадгалдаг юм гэж хэлэх гээд л. Гिचхэд гарлаа. Нуугдж байгаад буцаад хартал аль хэдийн дээшээ гарчихсан байж байна. Харснаа. Сармагчд битээ хэлээрэ. Чи өөрийгөө хардаа. Чи 3 метрийн өндөрт төгс суултаар суужчихсан байж байна. Энэ үү? Энд чи зүгээр л санаандгүй зүйл гэж байдаггүй юм. Намайг дагаад яв. Ингээд нэг тийшээ явлаа. Уулын орой дээр бахардах шахаад По маань гарч ирлээ. Ус олоод сугаа угааж байтал панда. Бид ариу нулимсны цөөрөмд сугаа угаадгүй юм. Юу? Энд үгүй аяллаа эхлүүлж байсан. Энд л анх кунфу мэндэлсэн юм. Ингэж байна. Тэгээд гоё хөдөлгөөн хийснэ. Чи кунфу сурмаар байна уу? Тийм ээ. Тэгвэл би багш чинь байна. За, битгийвэл Олохгүй. Тэгээд Шифу маань Под кунфу заах гоё аргаулжээ. Чи төвлөрөх гээд л ирэхээр алдаа гаргачаад байх юм. Тэгэхээр юм байна. Бан шийдэх үү? Тийм байлгүй дээ. Би яг өлсөж өгөх гэж байлаа гэтэл сайн байна. Бэлтгэлээ хийчихэд идээрэ. Ингээд баншаар гулхтэж байгаад кунфу заачин шүү дээ. Хоолны төлөө бол По маань юу ч хийх юм байна. Сүнэгаад шүл асахгүй гэж тэнцвэрийн дасгал хийгээд хоол хулгайлах гэхэд нь Шифу дайраад. Энэ арга харин үр дүнтэй байна шүү. По маань дорн кунфу сурч байна. Нэг л мэдхэд мастер шиг л хөдөлгөөнтэй болчихсон байна. Бэлтгэлийн төгсгөл Шифу одоо идэж болно панда. Чиний бэлтгэл дууссан. Чи чөлөөтэй идэж болно. Чөлөөтэй гинэ. Ямар ч сорилт, ямар ч тэмцэл байхгүй юу? Тийм ээ. Идэжтэй. Гэд идэх гэтэл чи чөлөөтэй идэж болно. Гэд баншны төлөө тэмцэж гарлаа. Энэ тоглоом Погийн бодсон шиг биш бололтой. Сүүлийн ганц бан шиг булаацалдаад тэмцэж гарлаа. По маань хэсэг тэмцэж байгаад уран хөдөлгөөн хийж баншаа олж авлаа. По маань бэлэн болчихжээ. Шифу идэж гэж дөхөх үед баншаа өгöd. Би өлсөөгөө. Багшаа. Ингээд кунфу сурчлаа. Нөгөө талд харин галзуу тав Тайлунгийг тосч очоод тулалдана. Гүүрэн дээр ширүүн тулаан болно шүү дээ. Галзуу тав гүүрийг тасдаж байгаад багийн ажиллагаа хийж тэндээс хэтрүүлэхгүй устгах гэж үзлээ. Нилээд сайн үзнэ. Багаар бол үнэхээр сайхан ажилддаг юм байна. Тайлунг арга мухарднаа нэг нь фейлдгийн даваан дээр нөгөөх нь гарч ирээд хүчийг нь нөхөн. Тэгээд эцэст нь Тайлунгийг гүүрэнд хүлээд тастаад явуулчихлаа. Харин Тайлунг гүүрийг савлуулж байгаад ард нь гараад ирлээ. Тэгснэ. Шифу та нарт их юм зааж. Ингээд сармагчин дээр нэг сонин цохилт хийснэ. Гэхдээ бүгдийг нь биш. Манай хоёр бэлтгэлээсээ буцаж байна. Чи сайн байлаа панда. Үгүй би гайхалтай байсан. Жинхэнэ дайчин ийм юмн дээр өнгөрдгүй юм. Гэхдээ тийм ээ чи гайхалтай байлаа. За ингээд кунфу сурчлаа. Одоо арийныгээ Тайлунгийн эсрэг ашиглахаас өмнө манай царайлаг киночдын хөөрхөн хүүхдүүд маань саба дараарай. Саба дарж мэдгүй хүүхдүүд маань аав ээжтэй хэлээд саба даруулаарай. Ах эгчтэй хэлсэн болно шүү дээ. Бас лайка дараарай гэж хэлээрэ. Бүгдээр олуулаа болцгоё. Манай хоёрыг буцаж ирэхэд галзуу тав ирж байна. Тогруу гүлдээгээд бусдыг нь хөдөлгөөнгүй болгочихж. Шифу харин бүгдийг нь сэрээлээ. По тэндээс. Би жаахан хайгаад байна. Чи түүнийг ялах ёстой банда. Галзуу тав чадаагүй юмыг би чадна гэж үү? Гэхэд чамд хэндэж байхгүй нэг зүйл бий. Гэд луугийн бичээсийг түүнд авч өглөө. Энийг яаж онгойлгох юм бэ? Алив нааш нөгөөд. Үгүй яг уу. Үндэ би жаахан зөөлөлдсөн байсан юм л да. Энэ яадаг юм бэ? Мэдгүй. Гэхдээ хан нэвтэлж чумлын дэвлтийг сонсож чаддаг болдог гэлцдэг. Тэгэд По уншлаа. Гэтэл хоосон байж байна. Хоосон байж шүү дээ. Тийм байх ёсгүй. Өөр харал та. Үгүй. Би харах ёсгүй. Гэснэ. Али нэрэ хоосон байна. Би ойлгосонгүй. За. Тэгэхээр үгүй галзуу байсан биш үү? Үгүй биднээс хамгийн ухаантай байх учиртай. Одоо бид яах вэ? Гэхэд Шифунийг арга сэтлээ. Галзуу таваар тосгоны иргэдийг холдуулаад өөрөө үлдээ Тайлунгтай үзэхэр боллоо. Тэр таныг алчхан шүү дээ. Энэ бол миний үүрэх ёстой хариуцлага. Сонс. Энэ мөчөөс эхлээд та нар аяллаа. Надгүйгээр үргэлжлүүлэх ёстой боллоо. Тэгэд галзуу тав оршин суугчдыг хотоос гаргана. По маань харин бөөн асуултын тэмдэгтэй. Сэтгэл нь гударчихжээ. Аав нь өгтөж аваад шууд л хормогч зүйлэглээ. Буцаад хуучин амьдрал минь сайн байна уу гэд орч байна. Даанч По маань гутраад явсангүй. Аав нэрээд По чиний санснаар болоогүй харамсалтай байна. Одоо бүгдийг мартаад өөр газар шүл хийж амьдрий л да. Мэдхгүй юм да аав. Би өөрийгөө таны хүн болооч гэж бодох юм. Би чамд нэг нууц хэлье. По овг эцгийн чинь үлдээсэн шүлний нууцын нууц жор гэж байдаггүй юм. Юу? Тийм жор байдаггүй маа. Зүгээр л түүнийг байдаг гэж итгэх хэрэгтэй байдаг юм. По юм ойлгох бололтой луугийн бичээсээ гаргаж ирээд нууц жор гэж байдаггүй юм байна. Өөрт нь хамаг учир нь байгаа юм байна. Гэт Жей палас руу явлаа. Шифу зогсож байтал Тайлунг ирчихжээ. Би гэртээ ирлээ багшаа. Энэ чиний гэр биш. Би бас чиний багш биш. Мэдээж та шин шефтэй болсон гэсэн баха. Тэгэд тэр По ч хаана байгаа юм. Энэ тулаан чи бид хоёрын дунд үргэлжилнэ. За тэгвэл тийм л бололтой. Ингээд дайрч гарлаа. Шифу Тайлунгтай үзлээ.
Тайлонгч бяртай юм аа. Шифу нилээн аргаллаа. Тулааны явцад Тайлонг гомдлоо тайлна. Би 25 жил шоронд байлаа. Та намайг луугийн дайчин гэж мэдэж байсан. Гэхдээ үгүй гэхэд та тэмцээгүй. Та юу ч хийгээгүй гэд дайраад байна. Надад тийм эрх мэдэл байгаагүй. Тэгвэл одоо эрх мэдэл нь байгаа гэд үгүйгийн таягийг өгч байна. Таягаар нь боож байгаа таягийг нь хугалцглаа. Тэгэд хэсэг үзэж байгаад Тайлонг бичээс алга байгааг хараад тэр хаана байна гэд Шифу гөвж байтал По хүрээд ирлээ. Яг алах гэтэл "Ой, энэ шатуу чи юм бэ? Би луугийн дайчин байна." "Юу? Чи юу?" "Чи панда. Энэ чи панда байна штэ. Чи яах вэ? Гүзэгээрээ намайг дарж ялах юм уу?" Гэд байж байтал луугийн бичээсийг гаргаад ирлээ. Шууд очоод нийслэн цөглөө. Гэтэл ойж ирээд буцаагаад цогцглоо. Тэгснэ хуулийн бичээсийг аваад булаацалдах маягтай тулалдана. Манай Пож Тайлонгийг хөөхөн аргалаад бичээсийг нь авч зугатаад байна. Нөгөө банш булаацалдахтай төстэй юм аа. Бичээс нь дээр хавчуулагдахаар нь бэлүү болгож харж байгаад авахаар тэмцлээ. Тэгэд нилийн үзэж байгаад Тайлонг дийлээд бичгийг нээж уншлаа. Гэтэл хоосон байна. "Энэ чинь хоосон байна." "Мэднэ. Би ч гэсэн гайхсан." "Юу? Нууцчор гэж байдаггүй юм. Бүх учир өөрт чинь л байгаа." Тайлонг уурандаа нөгөө шидэд цохилдоо хийгээд По маань инээгээд болдоггүй. Өөхөн давхургийг нь нэвтлэхгүй байгаа бололтой. Хамаг хар бираараа цогхоход түүнийг нь ойлгоод нислэн авлаа. Тэгэд хэсэг сайхан үзэж байгаад По маань өөрийг нь зодуулаад дийлчихнэ. Эцсийн удаа үсрээд ирэхэд нь бас л өөрийнх нь хүчээр гидсэн дээрээ ойлгоод явуулчихлаа. Унсан Тайлонг босч ирэхдээ нилээд мандралттай босч ирнэ. "Чи намайг ялж чадахгүй. Чи бол зүгээр том бүдүүн панда" гэтэл хурууг нь бариад авлаа. "Би зүгээр ч нэг бүдүүн панда биш ээ." "Юу? Өөшөгийн хурууны барилтоо. Хотлаа. Шифу чамд үүнийг зааж өгч чадахгүй байсан." "Тэр заагаагүй. Би өөрөө сурчихсан юм." гэд Тайлонгийг нөгөө ертөнц рүү илгээж эхлэв. Оршин суугчид юу болч үгээд гайхаад очтол луугийн дайчин тосоод ирлээ. Бүгд бөөн баяр. Аав нь "Энэ чинь миний хүү. Том өхөрдөм кунфу жаал." Галзуу тав ирээд Под хүндэтгэл үзүүллээ. "Багшаа, яг л зүүдэнд нь гарч байсан шиг." Подынд "Багшаа гинэ" гэд бодсноо. "Шифу багш" гэж Шифу рүү очлоо. Шифу гэвтчил байна. "По, чи амьд байна. Эсвэл хоёлоо өгчихсэн юм уу?" "Үгүй. Би дүхээгүй. Би Тайлонгийг ялчихсан." "Тийм үү? Гайхалтай. Үгүйгийн зүв байжээ. Чи бол луугийн дайчин. Чи инх тайвныг авчирч чадлаа. Бас надад баярлалаа, По." "Үгүй. Шифу багшаа битгий өгөөч." "Би өгөх гайгүй тэнгэ." "Үгүй. Луугийн дайчаа. Би зүгээр л жаахан амарч байна." За. Тэгвэл би чимээг болох уу? Хэрвээ тэгж чадах юм бол тэгж тус улааж. Тэгж жаахан хөвтөж байснаа По. Бан шидүүл ямар уу? За тэгээ да. Кино үзэж байхад гинт дата дуусчвал та хэд яадаг вэ? Chaos-д яг ийм үед ашиглах Panic button байдаг гэдгийг дуулгая. Monpay Chaos руу ороод Panic button-а ашиглаарай. Яарсан үед нэмэртэй боломж шүү. Эртээ урдын цагт Хятадд тогсноод Gongmin хотыг захирдаг байлаа. Тэгээд тэд солиутыг олж нээсэн юм. Гэвч тэдний хүү Lord Shen салют дор байх хар хүчийг олж харсан юм байна. Аав ээж нь тэнд байдаг үзмэрчдээс асуухад хүүхэд нь энэ замналаараа явах юм бол тэр хар цагаан дайчинд ялагдах юм байна гэж зөгнжээ. Үүнийг нууцаар сонссон Lord Shen өөрийн хувь тавилангаа өөрчлөхийн тулд пандагийн тосгон руу очиж бүх пандаг устгасан юм. Буцаад ирэхэд нь аав ээж нь түүний аимшигт үйлдэлийн төлөө Gongmin хотоос бүрмөсөн цүлжээ. Нэг л өдөр тэр эргэж ирнэ. Тэр үед бүх хятад түүний хөлд сөхрөх болно. Гэсэн өгүүлэмжээр кино маань эхэлнэ. Тэгэд нэгэн үйлдвэр дотор чоннууд зэвсэг хийж байна. Дээшээ гараад "Бидний материал дуусч байна эзэнтэй." Ойрхон суурингууд руу очиж металл цуглуул. Бүх хятад минийх болно. За тэгэд ойрхон суурин буюу манай амар тайвны хөндөд луугийн дайчин бэлтгэлээ хийж байна. "Сонстоо, луугийн дайчин яг одоо бэлтгэлээ хийж байна." Гэтэл бэлтгэлийн өрөө нь хоосон. Гадаад талбай нь бас хоосон. Гэтэл 38 буурцэгний боо. "Тийм ээ, чи чадлаа. 40 болго." Ингэсэн чинь болгож байна штэ. Тэгэд рекорд тогтоолоо. Пог Шифу багш дуудаж байна. "Шифу багш" гэж Шифу багш руугаа явлаа. Эрэхтэн Шифу багш додоод сэтгэлийн амар амгалан гэж гисэн байж байна. "Та юу хийж байгаа юм бэ?" "Энэ бол Үгэ мастрын сүүлийн хичээл." Ингээд дээрээс тусах туслыг алгаараа тусч аваад хаглалгүйгээр навчин дээр тавьчихлаа. "Вау! Та яаж ингэвэ?" Додоод сэтгэлийн амар амгалан. "Гайхалтай. Энэ чиний сургуулийн дараагийн төвшин. Зарим хүн насаараа агуйд сууж, харин зарим нь хоолоо удаан хугацаанд цойж байж олж авдаг юм. Гэтэл Погийн гиз дуураад арай өөр арга юу вэ? Зарим хүн харин зовлон дундаасаа амар амгалан голддог юм. Яг над шиг. Нэг л өдөр миний амьдралд чи орж ирээд аимшиг болсон. Ер нь бол бүр аимшигаас ч илүү яс автаймаар юм болсон. Тэгэд би тэндээс амар амгалан голсон. За баярлалаа. Тэр үед нь дээрэмчд ирсэн гэд По очиж дарахар боллоо. Чоннууд тосгоныг дээрэмдэж байхад галзуу тов болон луугийн дайчид дайраад ороод ирлээ. "Миний нудраг шудраг ясар цангаж байна." гэтэл гидсэн. "Саяных миний нудраг байсан юм." Гэд тулалдаж гарлаа. Манай хэд янзын багаар ажиллаж байна.
Сармагч нь цөгөрцөг могой по тэгэд Имбарс гэдэл бүгд л нухаж байна. Хөгжимчд харин хөгжмөө тоглосоор л Имбарс по хоёр нэгийг шидэд агарын өшөглөл аимшигтай. Тэгэд бүгдийг нь унгаад төмрө аваад үлдлээ. Сүүлийн ганц чон гараад ирэхэд по би аргалээ гэд өцнө мөрөн дээрх тэмдгийг нь хараад багийн дурсамжин санаанд ороод цохиулчихлаа. Сая юу болов? Сая би явах ёстой. Ингээд явлаа. Тэгээд аав дээр очиод уучрыг нь асуулаа. Би өглөө тулалдаж байхдаа багада ээжтэйгээ байсан үеийнхээ дурсамжийг харсан. Аав нь жоохон сандарнаа. Аав, би хаанаас ирсэн бэ? Ингээд аав нь ярьж өглөө. Чи энэ ловонгийн савнд байж байсан. Тэр өдөр би ногоо цуглуулж байсан юм. Тэгээд хөөхөн панданы зулцаг харгалзах хинч байхгүй байж байсан. Тэгээд би хоол өгöd гэрлүүгээ дагуулад ирсэн. Тэгээд чамайг хооллож угаагаад дахиад хооллоод тэгээд хооллоод ер нь нэлээ хооллсон шүү те. Тэгээд чамайг хараад би чамайг хүүгээ болгож авахар шийдсэн. Ингээд ил боллоо гэж үү? Би өөр нарийн түүх сонсмоор шүү дээ аваа. Надад өшөө олон асуулт байна. Би хин юм бэ? Дөрс шилжиж Гонгбэн хотод кунфугийн маструуд бэлтгэлээ хийж байтал тэнд нөгөө лорд Шэн ирдэг. Өглөөний минь ноёдоо нэг хүсэлт байна. Миний хотоос явцгаана уу? Гэд ардаасаа нэг тэрэгтэй юм оруулаад ирлээ. Чиний хотоо? Гэд бух мастер матар хоёр дайраад ороход Шэн аргалнаа. Тэгэд Хэрс мастер руу дайрахад бүх сумыг нь хаагаад нэг л цохилт хийлээ. Энэ бол сануулга. Чиний кунфу биднийхтэй дүүцэхгүй. Би мэднэ. Гэхдээ энэ ингэснэ хайрцгаа нээтэл их буу гараад ирлээ. Хэрс бэлтгэх байдлаа авлаа. Харин Шэн галлаа. Амар тайвны хөндөд мэдээ иржээ. Та нар Хэрс мастрын талаар сонсож байсан уу? Агуу мастер Хэрс үү? Тийм ээ. Агуу нисдэг Хэрсийн хүү юу? Тийм ээ. Хар үслийн хөндий 10,000 могоог устгасан Хэрс үү? Тэр өвч гэж. Юу? Энд чинь боломжгүй. Хэрсийн кунфуг тэгж амир дийлэх техник байхгүй шүү дээ. Техник биш ээ. Лорд Шэн зэвсэг бүтээсэн гэж байна. Галаар амьсгалж металлаар бууддаг гин. Түүнийг зогсоохгүй бол энэ бол кунфугийн төгсгөл байх болно. Гэхдээ би саяхан кунфу сурсан шүү дээ. Тэгвэл одоо чи үүнийг аврах ёстой. Явцгаа. Зэвсгийг устгаж лорд Шэнийг шудраг ёсны өмнө авчир. За явцгаая. Тийм ээ. Гү байж дээ. Байж. Ингээд би яаж кунфуг устгаад байгаа юмыг кунфугээр дийлж чадах юм бэ? Сонс луугийн дайчин минь. Хэрв чи дотоод сэтгэлийн амар амгалан голох юм бол цаашдаа энийг inner peace гэж дуудъя. Олж чадвал чамд боломжгүй зүйл гэж үгүй болно. За ингээд замда Поман inner peace гэдэл явлаа. Тэгээ сайхан явнаа. Тийм ээ. Явцгаая залуусаа. Яваа. Тийм ээ. Орогш. Шэн зэвсгээ хийсээр л манайхан харин явсаар. Замдаа бас жаахан бэлтгэлээ хийнэ. Шэн шалгаагүй хамгийн том дайсантайгаа тулгархад бэлдсээр. Тэгэд орой завин дээр байхдаа Поман зүүдэлнэ. Аав ээж хоёр нь пог өрхөд явж байна. Араас нь очтол. Оо хүү минь. Юул та. Бид чамаг энэ ловон гар сольчихсон. Энэ санхүүд их хэмнэлттэй. Баг иддэг. Бас кунфу сайн мэддэг. Ингээд нөгөө ловн нь гарч ирээд пог гүвж өгнө. Тэгэд эргэлдтэл нөгөө ээжигээ харсан тэмдгийг хараад поц очоод сэрчихлээ. Гараад тайвшрах гэтэл дээрээс нэг ус тусч байш шүү. Энийг ашиглаад нөгөө inner peace-ээ туршиж үзлээ. Inner peace гэтэл дусаад p гэтэл дусаад inner гэтэл дусаад по уурлнаа боож өгөх шахлаа. Гэтэл Имбарс гараад ирч гэж. Тэгээд Имбарс пог тайвшруулаад жаахан хамт бэлтгэл хийлээ. Имбарс по чи яагаад гүниглав? Миний аав биш гэдгийг би саяхан мэдлээ л дээ. Танаа аав галуу юу? Тийм ээ. Чи гүн шоконд орсон бах тийм үү? Тийм ээ. Энэ чамаа хямраага юу? За битгий тоглолтоо. Бид чин дайчиж шүү дээ. Ган төмрөөр хийгцэн л гээсэн үг. Гэж томорноо. Галзуу тав гарч ирээд по жаахан сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ. Тэгэд Гонгмэн хотод ирцгэлээ. Өндөр цамхгийн дээр хөнөл зэвсгээ оруулж тавиад лорд Шэн хажууд нь ноёрхож байна. Тэндээс аавынхаа сентийг гаргаж идчихлээ. Жаахан баруун. Амир хөндөй байштай эзэнтэй. Энэ олон жил би энэ мөчийг мөрөөдөхтөө. Жаахан баруун тийшээ байхаар мөрөөдсөн юм. Баруун. Гэт хөдлөглөө. Тэгэд хувь тавиланг нь хилээд байсан нөгөө Яманаас дахиад асуулаа. Чи одоо миний хувь тавиланг хараад гаж гэтэл хэрвээ та энэ замаараа замансаар байх юм бол шатаар буух юм байна. Гэтэл бууччихжээ. Өө би харж байна. Зовлон болоод уур. Ингээд үзэгдэл үзүүлтэл яг л өмнө нь байсны дагуу нөгөө хар цагаан дайчинд ялагдана гэдгээр л байж байна. Уурандаа шууд тавгийг нь хаглаад утааг нь сэвлээ. Эн чин боломжгүй. Нэг ч панда одоо байхгүй. Бага. Тэр гэрчлэн. Гэхэд тэндээс нөгөө погоос зугцсан чон хүрээд ирлээ. Эзэнтэй. Би панда харсан. Ямар панда? Кунфу дайчин панда байлаа. Яг жөдгөр шиг тулалдаг. Том бас ууртай. Панда байх учиргүй дээ. Нэг нүдтэй хэрнээ энэ чон хараад байхад чи яагаад одоо болтол харахгүй байгаа юм бэ? Түүнийг олоод надад аваад ир. За яг ганц панда байлаагээ яадгийг. Би ирэхэр нустах чон гайгүй. Манай хэд хотод нууцаар ороод ирчихсэн явж байна. По. Бүгдээрээ очоод шудрагасыг тогтооцгоё. Гэтэл араас нь бариад авлаа. Чи яаж байна? Энэ газар чон дэзлэгчсэн бай шүү дээ. Гэт хартал нээрэн баахан чон байна. Тэгэд нууцаар явцгаалаа. Нууцаарч гэжтэй по газраар галзуу тав дээврээр явна. Нэг чонтой таарангуутай жүжиглээд. Хей сайн уу? Би танд гэлээ. Галзуу тав эргээд хартал по байдаггүй.
По хажичв. Ингээд хартал тэнд нэг лууны өмсгөлтэй явж байна. Галзуу тав яваад орчихлоо. Бөөндөө луун дотор байж байтал тэнд чоннууд энгийн иргэдийг дээрлэхэж байна. Энэ будаа чин түүхий байна. Та нар бүх тогоонуудыг авчихсан шүү дээ. По ямар нэг юм хийгээч гэхэд би яаж шаацсан тавганд будааг нь агшааж болгож өгөх юм бэ? Байц би нэг дээр санаа оллоо гэснэ. Эй гэд эргээд харан хөндлөнгөөс ажиглахад залхиад дотроо боловсруулад тэгээд маа. Тэнд байсан хонноос мэдээлэл авлаа. Бүх мастер болон матер мастрыг шоронд хорж байгаа юм байна. Тэднийг суллаад хамт шэнийг устгахаар төлөвлөнө. Чоннууд тэднийг мэдчихнэ. Ой, над лууга зогсоо. Ингэсэн чинь залхиад буудаад явж өгөн шүүтэй андуураад сармагчангаараа буудчихнаа. Тэгээд яг баригдлаа гэтэл торхоор дамжаад зүгтаачихлаа. По торхон дотроос тэр ойрхон байна. Учир нь миний нуруугаар кунфугийн хүүт даах мэдрэмж төрж байна. Гэтэл уучлаарай по би байсан юм аа. Ингээд могоо гараад ирнэ. Манай эд тентхийн шорон руу орж харуулуудыг нам унгаад орлоо. Сармагчин. Би хүн харж бай. Хүн ирэх юм бол тогруу шиг кака кики гэдэг дохооги. Тэнд байгаа матер болон бух мастер хоёртой уулзлаа. Шоронгийн хаалгыг эмбарс ганцхан цогөөдөл унгаачихна. Тийм ээ. Явцгаая. Бид очиж байна шүү шэн. Гэтэл харин бүгд хөдөлдөггүй шүү. Залуусаа та нар явмааргүй байгаа мó? Мэдээж явмаар байна жаалаа. Гэхдээ тэр зэвсгийг бид дийлэхгүй. Хинч дийлэхгүй. Тэгэд эндээ шигдээд байсан юм байна. По тэднийг гаргах гэж хэсэг үзлээ. Би хэлсэн. Чи биднийг энэ торноос гаргаж чадахгүй. Ингээд хартал гарчихжээ. Тийм ээ. Одоо явна үсттэй. Гэтэл өөр тор руу яваад орчихлоо. Нэгэнд найдвар нь бөгсөн учраас торноосоо гараад ч нэмэргүй юм байна. Бууж өгөх цаг болсон панда кунфу мөгсөн. Бүгд гайхнаа. Кунфу өгсөн? За яах вэ? Та нар эндээ үлд. Бид нар очиод та нарын буруу гэдгийг нотлно. Гэтэл харуулууд ороод ирлээ. Сармагчаа гэтэл кака чи одоо минийх гэтэл үгүй чи өөрөө минийх наад буулцахар том гэж байтал дээрээс нь гэж зүгтлаа. Тэгээд нөгөө чоныг хотоор нэг хөөнөө манай хэд ч багийн ажиллагаа сайтай л да. Би бинийгээ дэмжиж явж өгнө. Залуусаа надад дэмжлэг хэрэгтэй байна гэхэд цөгөрцгөө одоо гэд цөгөрцгөр эмбарс маань шидүүлж байгаад замдаа хурдаа авч хүчээ хоригдлуулад оч манартал аван шүүдэ шуудалгүй цэд бариад авлаа. Тэгээд өндөр дээрээс доороо хийж унгаад бариад авлаа. Даанч айлын дошин дээр ороод ирчихжээ. Чон босч ирж пог цохоод би чамайг 2 удаа цохилоо. Чи одоо яах гэж байна? Гэхэд по ууртай харж байснаа. Бид бууж өглөө. Тэгэд баригдаад шээний өмнө хүргэхтэйгэр боллоо. Заагаа юм болохоос өмнө манай царайлаг киночдын ухаалаг хүүхдүүд маань subscribe дараарай. Саба дарцсан манай ухаалгууд маань харин лайк дараарай. Дарж мэдгүй бол аав ээж ах ихчээрээ даруулаарай. Шэн ордондоо пандатай уулзах бэлтгэлээ хийж байна. Эцэст нь нэг юм панда уулзах шивдэ. Энэ биш байна. Сайн уу панда? Эцэст нь нэг юм бид уулзлаа. Чи яагаа юу? Яалаа гэж. Манай хэд цамхаг руу орж ирээд погийн эртний дайсантай таарлаа. Тэр нь шат. Шэн хүлээж байтал доороос амар чимээ гараад панда ирж байна. Шэн тавгүтнэ. Тэгээд байна. Тэгээд гараад иртэл хөөхи өөрүүлчихсэн ирж байсан юм байна. Намайг уурж ирсэнд баярлалаа. Сүүлийн хэсэг бол үнэндээ варсангүй. Би 3 давхарт бөөлжсөн шүү. Нэг нь цэвэрлэхгүй болохгүй хаа. Сайн уу панда? Эцэст нь нэг юм бид уулзлаа гэд бэлтгэсэн үгээ хэлтэл. Сайн уу юу вэ да? Шэн гайхнаа. По эргэн тойрноо харж байгаад жижиг зэвсэг байхаар нь өшгөллөө. Би хийчихлээ. Би сая зэвсгийг устгахчлаа. Гэхдээ хажууд нь жинхэнэ зэвсэг нь байж байна. Шэн манай пог шоолно. Чи яаж энэ панда намайг дийлнэ гэж бодож чадваа? Түүнийг харалтаа. Амьдралынхаа турш өшөө авахыг хүссэн хэрнэ. Одоо миний өмнө сөгдчихсэн байж байна. Амьдралынхаа турш гинэ? Үгүй. Хэдхэн өдрийн өмнөөс л би чамайг мэддэг болсон. Би Хэрис мастрын өшөөг авна. Нөгөө хонь гайхнаа хажуунаас нь чамд өөр өшөө байхгүй мó? Мэдээж би булаагцсан тоогоо болон хайруулын тавгууд авмаар байна. Үнэхээр өөр юм байхгүй гэж юу? Байхгүй. Өөр юу авах ёстой вэ? Чи мэдэхгүй байгаа мó? Юуг мэдэхгүй гэж? Шэм бүр шоолноо. Юу ч мэдэхгүй панда зүгээр л дээрми хэрэгээс нь болж ирсэн гэдгийг ойлголоо. Тэгээд манайхныг алах гээд нөгөө зэвсгээ цэнэглээд чиглүүллээ. Галал гэд галалхаараа сатал бууддаггүй. Галлаач гэтэл болдоггүй. Цөгөрцөг унтраагаад байсан юм байна. Гэнэт гараад ирлээ. Могоо барсыг чөлөөлөд бүгд бие биенийхээ гавыг тайлж тэрүүгээр эргэлдэж харуулуудыг нисгээд салхи сэвэлзүүлж үрэлтэ авлаа. Зэвсгийг устдаг гэд бууг өшгөлж доош нь унгаагаад харин по шэнийг барихаар очлоо. Яг бариад автал сүүлээ тэнилгээд тэр дээр нь харин нөгөө улаан тэмдгүүд нь байж байна. По тэмдгийг харангуйтаа дахиад ээжийнхээ талаарх дурсамжаа санаад шоконд орчихлоо. Чи тэнд байсан. Тийм ээ. Би байсан. Гэснээ нисэд явчихлаа. Чи шэнийг зүгтаалагчлаа. Гэхдээ бид зэвсгийг устгасан.
Гэтэл Шэн холгүй ордон дээр очиод галлаад гэтэл тэдэнд өшөө олон байсан юм байна. Тэгээд цамхаг аюулд орлоо нурж эхэллээ. Манай хэд гараад ирэхэд нь галт сумаар галлаад манай хэдийг гаргадаггүй. Эмбарс орчин тойрноо ажиглаж байгаад бидний гарах ганц зам бол дээшээ. Гэт дээшээ явцгаалаа. Цамхаг унахад манай хэд суурингийн дээвэр дээр газардаад зогтцгаалаа. Шэн харин тэнд нь бөөн урваллаа. Бүх чаннуудыг цуглуул. Би тогос жилийг одоо эхлүүлэх болно. Одоо юу? Одоо дөнгөж 6 сар штэ. Тэгсэн чи Шэн хутаг харуулнаа. Тэгсэн. За, тийм ээ эцэдтэй. Шинэ жилийн мэд төргий. Ингээд чоннууд ажилдаа. Бүх хятадыг эзлэн төрөмгийлэх Шэний ажлыг эхлүүллээ. Манай хэд харин шоронд ирцгэнэ. Тэнд ороод По яагаад игзэгтэй үед баг алсан бэ гэдгийг ярилцлаа. Үннийг хэл. По, чи Шэнийг барьчихсан байсан. Юу болсон юм? Гэхэд По хэлсэнгүй. Эмбарс. За, чи тэгвэл эндээ үлд гэд явах гэтэл. Үгүй ээ. Чи намайг зогсож чадахгүй. Гэтэл салхи сэвэлц тэл эргээд харлаа. Тэгээд Пог явуулахгүйгээд хэсэг авч шидлээ. По, би явах ёстой. Тэгвэл яагаад гэдгээ хэлээч гэхэд тэр тэнд байсан. Ойлгов уу? Би аав ээжигээ сүүлд харахад тогос тэнд байсан. Тэр юу болсныг мэдэж байгаа. Би явна. Гэтэл бар ирээд тэврээд авлаа. Би ойлгож байна По. Тийм учраас би найзаагаа өгөхийг харахыг хүсэхгүй байна. Гэт Пог өрхөд яваад өглөө. Шэн харин нөгөө талд чиний зөгнөл одоо надад хэрэггүй гэд нөгөө зүүн чоныг үүргээсэн ч хөлөөллөө. Галзуу таварын Шэний үйлдвэрлэлөө нууцаар нэвтэрж байна. Холгүйхэн По бас ганцаараа нууцаар орох гэж байна. Тэгээд Шэнийг харуугүй юу? Шууд Шэн рүү очлоо. Сайн уу, панда? Тэр орой юу болсныг хэлээх. Ямар орой? Тэр орой. Тэр орой юу? Тийм ээ. Ингээд хоёулаа адилхан оройг ярьж байгаа үстэй. Тийм ээ. Би тэнд байсан. Чиний аав ээж чамайг орхихыг харсан. Ингэснэ Пору гинтийн дайралт хийж унгах шахлаа. Галзуу тав зэвсгүүдийг тэндэн дэлбэлэх төлөвлөгөө зохиогоод дарьтай тэрэг оруулж ирээд шатаачхна. Шинэ жилийн бэлэг та нар унтраач чадахгүй гэд гартал тэнд нь По байж байна. Тэд По байна. Унтраагаарай гэд өөрсдөө унтраацгаалаа. Тэрүүгээр үзэж тарнаа. По халуун зуух руу унах гэж байснаа зүгдээд амгарлаа. Тэгснэ Шэнийг харж байтал. Чи намайг хаагаа юу? Гэсэн чи гарч ирдэггүй. Арай тэлчихсэн болол та. Тэгээд Шэнийг булан шахаад дахиж зүгтах аргагүй Шэн. Үннийг хэл. Тэглээгээ чи дээрдэх юм уу? Улмал хэцүү болох юм биш үү? За, энэ чиний хариулт гэснэ ардаа байсан буун дээр гинт гараад По руу буутчихлаа. По хайруулын тавгаар хаагаад тэр хол унчихна. Аянг цахилж Шифу шоконд орноо. По маань харин гол төвөд явж байтал нөгөө үзмэрч хонь Пог олж авдаг. Тэгээд зүү тавиад боож бариад сайхан имчиллээ. Под им өгтөл. Наадахыг чи уун гэж бодож байна бэ? Гэд уучлаа. Хэрвээ би чамайг алахыг хүссэн бол би зүгээр л гол дүлдээчих байсан. Яагаад намайг аварсан юм? Чи хувь тавилангаа гүйцээх ёстой. Чи одоо хаана байгаагаа хардаа. Хаанаас ирснээ нэг хар. Ингээд эргэн тойрноо хартал төрсөн герт нь аваад ирчихжээ. По тентхийн юмсыг хараад өнгөрснөө санаж эхэлнэ. Пандагийн тосгонд эрхэлж байсан үе. Гэнэт Шэн дайран орж ирж сүйдгэснийг бас харна. Аав ээж нь түүнийг хамгаалаад цугтаж байсныг бас харлаа. Хонь тэндээс бэтгий эсрэг үз. Зүгээр л урсаг. Гэтэл манай хүн сэтгэлээ тайвшруулад inner peace гэд бүгдийг сэтгэлдээ харахыг хичээлээ. Болж байна шүү. Ээж нь түүнийг авч зүхтаад араас нь чоннууд хөөж байж боосон туслыг гар дээрээ тогтоогоод харгалж байна. Ээж нь луувангийн сагсанд түүнийг үлдээсэн юм байна. Тэгэд хүүгээ харагдаад цааш явж чоннуудыг өөрлөгөө дуудаад хүүхдийнхээ төлөө амиа зориулжээ. Боо тусал усаа навчин дээрээ тавиад бүхнийг ойлголоо. Чиний түүх гонигтай эхэлсэн байж болно. Гэхдээ энэ чамайг хэн гэдгийг тодорхойлохгүй. Харин чиний үлдсэн түүх чи өөрийгөө хэн байхаар сонгосноор ч тодорхойлно. Гэтэл По маань дахин бодлоо. Луувангийн сагснаас эхлээд шүлний тогоочин хүү уулсноо. Санаандгүйгээр луугийн дайчин болд сонгогдсон ч санаандгүй тохиолдол биш байсныг бас энэ бүхэн анханасаа учир шалтгаантай байсан гэдгийг ойлголоо. Тэр бяцхан панда үүний тулд л амьд үлдсэн байж. Тэгээд хэлээч панда чи хэн бэ гэхэд По босоод би бол По. Надад малгай хэрэг болно. Нөгөө талд Шэн галзуу тавыг бариад хүлчихжээ. Яагаад гонигтай царайлав? Хятад одоо надад өвдөг сөрдөн. Ингээд явцгаалаа. Усан онгоцнууд дээр буунуудаа бэлдээд бүх хятадыг эзлэхээр явж байна. Сар болоод тэнгэрийг улаанаар бүрхэж байгаа юм шиг аимшигтэй дүр зураг харагданаа. Галзуу тав тэр дунд нь санаа алдаад байж байна. Тэгсэн тэндээс хэн гарч ирсэн гэж манай По бүгд баярлаж Шэн харин гайхлаа. Би хідэн удаа энэ тэнэг пандаг устгах юм бэ? По тэндээс Шэн панда өнөөдөр чи бид хоёрын гол зогсож юу өөрийгөө бэлдээд хувь заяа энэ юу гэдэг юм бэ? Сонсдоггүй. Анхаарал сарниулах малгай гэж шитгэл явсангүй. Түүн рүү галал. Гэхэд манай По харин бултаж өглөө. Овоо хараа таарах гэхээр л гулжигнаад явж өгнөө. Аргалсаар байгаад онгоцон дээр гараад хэдийг нүдэж байгаад галзуу тавыг суллах сүх явууллаа. Галзуу тав өөрсдийгөө суллаад Погийн ард ирээд гайхалтай. Одоо яах вэ луугийн дайчин минь гэхэд галзуу тавыг суллах нь эхний төлөвлөгөө байсан юм а. Тэгвэл хоёр дахь нь юу вэ? Үнэндээ би бодоогүй юм байна. По, за Шэнийг зогсоогоод зэвсгүүдийг авцгаая.
Тэгэд онгоцноос онгоцны хооронд манайхан гөвж байлаа. Гэтэл тэндээс бух мастер болон матар мастер хоёр хүрээд ирнэ. Та хоёр яагаад гинэд гэтэл найз чинь ятгаад байсан юм аа. Ингээд хардал тэндээс Шифу багш ирж байдаг шүү. Сүрлэг орж ирнэ. Өдөлцгөө. Тэдний завийг ашиглаж өөрсдийнх нь замыг манайхан завнуудыг хөмрүүлж мөргөлдүүлээд замыг блоклолоо. Тэгээд мөргөлдсөн завнууд дундаас манай кунфугийн маструуд үсрээд гараад ирнэ. По баруун тишээ харах үед бух сармагч нь тог руу, зүүн тишээ харахад Шифу, матар, Эмбарс. Би та нарт хайртай залуусаа гэд жинхэнэ түүэж өгнө. Маструудын нэгдлийг чоннууд мэдээж яаж барах вэ? Шин тэндээс. Бид яагаад галлахгүй байгаа юм бэ? Яваад гэвэл тэд бидний галлагчдыг зодоод байна ирхмэ. Одоо тэгвэл галлаач. Тэнд манай цэргүүд байх шүү дээ. Дуугаа галал гэтэл үгүй гэд урууж байна. Шин чоныг зодож холдуулаад өөрөө галлаа. Манайхан бөөндөө оногдоод унцгаалаа. Эмбарс Погийн урдуур ороод бүр хүнд оногдлоо. Манай хэд бүгд усанд эсрэг талд нь онгоцнууд бөөндөө гараад ирлээ. По харин бүгдийг нь сөрөөд ганцаараа зогсно. Энийг дуусгая. Галал гэд галаллаа. По дотроо inner peace гэд нөгөө өрөлтөө авч байснаа. Ирсэн сумыг нь усны тус шиг барьж аваад өөр тийш нь чулуучглаа. Шин гайхаад дахиад гээд галлаж өглөө. По аваад л чулуудаад байна. Бултаж бас үзнэ. Түүнийг устгаатгаач. По чулуудаад л байна. Тэгээд нэг нэгээр нь онгоцнуудыг устгаж гарлаа. Сүүлд бэлтгэх байдлаа авч байгаад нэг сумыг барьж авч торгоож байгаад агаар дээр эргэлдээд нөгөө хар цагаан дайчны тэмдгийг харуулж байснаа. Скэжүүш гэд шидчихлээ. Шин харин онгоцнуудтайгаа дээлв. Босоод ирэхэд нь По хүрээд ирлээ. Чи яаж ингэж чадваа? Өө яах вэ? Толгоогоо өргөд мөрөө суллаа. Үгүй. Чи яаж дотоод сэтгэлийн амар амгалан олов? Би чиний амьдралыг сүйтгэж эцэг ихийг чинь хороосон. Тийм л дээ. Гэхдээ хамгийн чухал нь юу вэ гэвэл чи хин гэдгээ сонгохтол байгаа юм. Гэтэл Шэн уурлаад түүн рүү дайрлаа. Хэсэг үзэж байгаад кунфугээр бол угийн мана По илүү шүү дээ. Шэн буунда дарагдаад дэлбэрчихлээ. По гараад ирэхэд Эмбарс түүнийг тосч авна. По Барсыга харин тэврээд авнаа. Зөрөгтэй байна шүү. Шифу ирээд чи дотоод сэтгэлийн амар амгалан олж вэ? Үнэхээр залуудаа. Тэгээд амар тайвны хөндөд Погийн аав нь байж байтал По хүрээд ирнэ. По чи хятадыг аварчихсан уу? Тэгсэн. Тэгнэ гэж мэдсэн юм аа. Би мэдээд ийм зураг тууц хийсэн. Логийн дайчин хятадыг аварсан. Нэгийг авбал нэг өнгөө. Ямар вэ? Сайхан санаа байна шүү. Би танд нэг зүйл хэлэх ёстой аваа. Би төрсэн газараа очиж үзсэн. Өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэж авсан. Тэгээд хэн гэж би бол По. Таны хүү. Сүнсний ертөнц бололтой нэг ертөнцид үгүй багш сууж байгаагаар хүүхэлдээ маань хэлнэ. Дотоод сэтгэлийн амар амгалан. Одоо бас юу вэ? Гэтэл тэндээс нэг нөхөр довтолж байна. Кай, эртний анд минь. Мастер үгүй. Бидний тулаан 500 жилийн өмнө дууссан шүү дээ. Тэгвэл одоо би дахиад тулалдмаар байна. Тэгэд тулалдлаа. Кай нэлээд хүчтэй байна. Хоёр хайс сүхээрээ тентгийн юмнуудыг хуваагаад л дайрч байна. 500 жилийн турш энэ сүнсний ертөнцид байхдаа би эндхийн бүх маструудын чийг авсан. Одоо би чинийхийг авна. Чи ихийг авах тусам чамд баг үлдэнэ гэдгийг чи хэзээ ойлгох юм бэ? Тэгэд эцсийн дайралтаа хийгээд үгээгийн хамгаалтыг нэвтэлж түүнийг гинжтэй сүгээрээ ороож аваад чийг нь авч байна. Чиний чигээр би эргээд дэлхий рүү очиж чадна. Харин энэ удаа чи намайг зогсоогоор тэнд байхгүй байх болно. Угаасаа чамайг зогсоох нь миний хувь тавилан биш. Өөр нэгэн энэ үргийг гүйцэтгэж байгаа. Ингэчгээд ногоон болчихлоо. Тэгвэл би түүнийг олгоод түүний чийг бас авна. Ингээд шууд портал нэгээд дэлхий рүү орчихлоо. Дөрс шилжиж Жэй цамхагт манай хэд чөлөө туналт хийж байгаад сүртэй гихчин газардаад 2 гомтой шил 3-ыг тэгээд хідэн дөвфөө хөөрхи хоол идэх гэж байсан юм байна. Тэгээд хоол идчихэд буцаад ирлээ. Залуусаа та нар сүртэй бооз аваагүй юм байна тийм үү? Бид нөр газар туулгандаа ийм бооз авах ёстой юм уу? Ингээд бэлтгэлийн өрөөлөгөө ороход Шифу гараад ирлээ. Сүртэй оролтоо. Юу л да. Логийн дайчны зөв. Тулаан бодит амьдрал дээр эхлэхээс өмнө эхлээд оюун санаанд эхэлдэг юм. Ингээд амар орж үзүүллээ. Вау! Гайхалтай оролт байлаа. Тийм ээ. Учир нь өнөөдөр миний багшлах сүүлийн өдөр. Та өвдчихөө юу? Би таныг өвчтэй гэж ёстой мэдсэнгөө. Али нааша. Би өвдөөгүй тэнгэ. Би багшлахгүй. Учир нь энэ мөчөөс эхлээд логийн дайчин багшлах болно. Юу? Ягд би гэж им барс байж болтгүй юм уу? Тэр үргэлжил бусдыг юу хийхийг нь зааж байдаг. Аматад бо. Тэр харвуу. Эмбарс логийн дайчин биш ээ. Харин чи логийн дайчин. Тэгэхээр би чамд одоо бас нэг гоё юм үзүүлье. Сүртэй явалт. Ингэснэ. Тэр юу вэ? Гэт гараад гүйчихлээ. Воо, тэр хайчих вэ? Гэтэл галзуу тав түүнийг багшаа гэд ясалж байна. За болдоо залуусаа. Шифу байхгүй байх шүү дээ. Бид таны зааврыг хүлээж байна багшаа. Таны алдах зүйл гэвэл бидний хүндлэл. Сүртэй юм биш дээ. Ямар л муу юм болов гэж. Тэгэд эхэлсэн чинь муу байна. Үнэхээр муу байна. За яах вэ? Жаахан соли, сармагчин, хөдөлгөөнгүй уул байрлал, мэдлээ багш. Энэ барса, торнадо өсрэлт, ойлголоо багш. Гэтэл цохиулчихлаа. Үгүй, гал, гэтэл галлаад.
Тэгээд амар юм болоод галзуу 5 үхэг шахаад гарч ирлээ. Та нар юм сурч чадав? Тийм ээ. Чамайг багшилж чадахгүй гэл сурч авлаа. Бас бар шатдаг гэдгийг мэдэж авлаа. Орон тентхийн туслах галуунууд пог муулаад явж байна. Манай хүн хараад нуугдах гэсэн чи баригдчихлаа. Миний бодлоор тэр сонсчих шиг боллоо. Үгүй би юу сонсоогүй. Тэр чамайг лоузер гэсэн. Ингээд яваад өглөө. Тэрүүгээр санаа алдаад явж байтал шифу гараад ирлээ. За, сургуулиуд ямар хувайв? Аимшигтэй байлаа. Тийм ээ. Би дуулсан. Тентхийн хэлээвэ. Им барсуу. Надад сармагчин тогруу цогөрцөг. Танаа аав бэлэг дурсгалын дэлгүүрийн хадагтай ча бас саяхан энүүгээр өнгөрсөн 3 галуу. Тийм ээ. Тэгээд бас им барс хэлсэн. Би яасан ч зааж чадахгүй юм байлээ. Би боллоо. Би чамайг чадахгүй гэдгийг чи мэдэж байсан. Юу? Тэгвэл яагаад намайг багшлуулсан юм бэ? Яагаад гэвэл чи дандаа чаддаг зүйлээ хийгээд байвал яаж сайжрах юм бэ? Өөгээ багш чамайг сонгохдоо чиний дотор байгаа агуу хүчийг олж хараад сонгосон юм. Гэснээ гараасаа гэрэл гаргаж тэнд байгаа цэцгийг дэлгэрүүлнэ. Воо! Наадах чи юу хэлсэн бэ? Энэ бол чи амьд биед бүрийн дотор урсдаг хүчийг ингэж хэлдэг юм. Би хичээлээ сайн заагаад авах юм бол наадахыг чинь сурах юм уу? Үгүй ээ. Чи хичээлээ сайн заагаад авах юм бол би иймэрхүү дог зүйлүүдийг турших цагтаа болно гэж байна. Харин тэр үед нь тэнгэр дээгүр ногоон туяа татаад нөгөө Кай дэлхий дээр бууж ирдэг. Тэгээд тентхийн суугчдаас энэ юун газар вэ? Миний тарайн талбай. Аха. Тэгвэл хэрвээ би чам дээр гიშгвэл чи өөхгүй. Тийм ээ. Мөнх ус ертөнц. Сонсоо. Би эргээд ирлээ. Кай эргээд ирлээ. Хэн гинэ? Кай. Генерал Кай. Агуу дайны эзэн Кай. Сонсоогүй байна. Jed Slayer. Зовлонгийн мастер. Гоягу өнчрүүлэгч гэдгээр мэн мэддэг юм да. Мэдгүй байна. Би өвгөтэй хамт тулалдаж байсан юм. Би тийм байна. Үгүй багш. Кай уурлнаа. Тэгээд ногоон зүйлтүүдэд шийдсэн чинь нөгөөдүүл нь ногоон дайчид болоод хувирж байна. Өвгөгийн сурагчдыг олоод надад аваад ир. Ингээд явууллаа. Амар тайвны хөндөд харин нэг үл таних нөхөр луугийн дайчны баян шийдсэн рекордыг эвчгэж по гайхаад яваад очтол панда байж байдаг шүү. Та хэм бэ? Хэн? Амантхаа зэлгээд. Би бол Ли Шан. Би хүүгээ хайж байна. Бүгд ангаагаад по руу харлаа. Та хүүгээ алдаа юу? Тийм ээ. Олон жилийн өмнө би аавыгаа алдсан. Харамсалтай байна. Баярлалаа. За, чамд аавыгаа олоход чинь амжилт хүсье. Таныг бас хүүгээ олоход чинь амжилт хүсье. Тэнд байсан иргэд бүгд гайхаад байна. Тэгээд буцах гэснэ. Байз, хүү минь. Аваа. Гэд манай хоёр тэврэлтлээ. Би таныг амьд гэж мэдсэнгүү. Би чамайг үүр далдлаа гэж бодлоо бадамлын ухаан минь. Юу? Жах ичмэр юм боллоо л да. Намайг бадамлын ухаа гэдэг юм уу? Тийм ээ. Энэ чиний алдагдахаас өмнө дуудагддаг байсан нэр чинь. Тэгэд өргөж авсан аав тань уулзлаа. Миний хүүг харж байсанд баярлалаа найз минь. Чиний хүүг нэ? Ингээд харамлаад байна. Хүлээ. Бид энэ хоёрыг яаж аав хүү хоёр гэж мэдх юм бэ? Гэтэл нөгөө хоёр нь гээцээрээ байлдаад байна. Ялтчгүй юм байна. Галуу аав нь чи пог амьд байгаа гэж яаж мэдсэ? Энийг чинь ойлгохгүй л байна шүү. Бидний хэнч олдоггүй нууц газар руу чамайг амьд байна гэсэн зурвас явуулсан юм аа. Охоо тийм үү. Хинч олдоггүй газар руу хэн мессеж явуулдаг юм? Би бас ойлгохгүй хэвээр л байна шүү. ертөнц надад илгээсэн юм аа. Хүүх, тийм үү. За тэгэхээр энэ луугийн дайчин гэж ямар учиртай юм бэ? Та яаж мэдэвэ? ертөнц бас танд хэлээ юу? Үгүй ээ. Би энэ зураг тууцнаас бас бэлэг дурсгал. Бас би өөртөө юм жижиг аяг авсан. Ингээд по J Palace-ыг аавда танилцуулахаар аваад гарлаа. Гайхалтай газар байна. Тийм ээ. Гайхалтайгаар барах уу? Энэ бол баатруудын танхим. Бүх хятадын кунфутэй холбоотой түүхэн зүйлс энд байдаг юм. Гэхдээ маш болгоомжтой байгаарай. Эдгээр их эмзэг шүү. Хин нэгэн үүнийг хагалж байсан юм. Энэ тэр үү? Нэг бүтлгүй амтай. Өөрөө шүү дээ. Тэгээд тэр хаваа танилцуулж байтал аав нь Нестик Хэрс мастрын өмсгөлийг өмсчихөж. Аава, та юу хийж байгаа юм бэ? Бид юунд ч хүрж болохгүй шүү дээ. Оо тийм үү? Би буцаагаад тайлчих уу? Тийм ээ. Гэхдээ та тог харагдаж байна. Энэ яадах юм бол? Гэт татсан чинь далавч дэлгийгдээд по алмаа ирнэ. Би өмдөндөө жаахан тусаачих шиг боллоо. Өөр турших юм байна уу? Тэгээд тэр хоёр тэрүүгээр тоглож гарлаа. Эд үзэж байсан чинь шифу болон галзуу 5 хараад ирчихэж. По байдалдороо зогсож байсан чинь аав нэрснэ. Энэ том залуу ээ. Энэ том залуу ээ. Паус. Балиуч Хэрс мастра. Гэд болиуллаа. Оо, сайн уу? Залуусаа. Та нар таахгүй дээ. Энэ хин гэж гэд харуулсан чинь. Авчин байна. Та нар яаж? Тэгээд танилцууллаа. Шифу багш аавыг нь бэлтгэл дээр ирээч гэж өрлөө. Өнөөдөр таны хөө багшлан. Үгүй аав. Та ядарч байгаа үстэй тийм ээ? Өөр тийш явъя. Гэтэл яг тэр үед нь тосгон руу дайрч байна гэсэн мэдээлэл ирлээ. По шууд л явлаа. Дайралт гинэ. Энд чинь аюултай юм биш үү? Энэ бол гайхалтай. Та луугийн дай чинь юу хийдгийг одоо харна гэд явчихлаа.
Тэгээд По очоод тулалдлаа. Нөгөө Кайн явуулсан ногоон гарууд байж байна шүү. По тулалдаж байхдаа хартал тэнд нь домогт кунфугийн маструуд байна. Би тэднийг 1000 жилийн өмнө өгсөн гэж бодсон шүү дээ. Энэ залуус бол домог гэд үзэж байна. Аав нь харин тулааныг хараад хүүдээ санаа зовоод байна. По тэнд баншаар буудах арга хэрэглээд бариад авлаа. Гэтэл дотроос нь Кай ярьж байна. Би та нарыг харж байна. Би та нарын чийг авах болно. Энэ залуус яагаад аман зэрэг хөдлөд байгаа юм болоо? Наадах чинь цаанаас нь яриад байгаа юм биш үү? Амар юм аа. Бүгдээрээ бас ингэж ярил тэр хайх болов. Бид үгээ урдчилж тохироод зэрэг ярихгүй бол шал тэнэг харагдан шүү дээ. Тэд зэрэг яриаггүй. Би яриад байна. Кай хөнгөнө гэд таньдаггүй. За болоо гэд ногоо юмнуудаа бууцаагаад авчихлаа. Явсныхан дараа Шифүгээс Кай гэж юм болохыг асуулаа. Кай сонсооч юм байл. Тэгээд тэрүүгээр архив ухаж байгаад нэг юм оллоо. Алив үзцгээе гэтэл хоосон. Юу? Дахиад хоосон гэж юу? Тоглоод байна уу? Байж байгаарай. Би дутуу найз юм байна. Тэгээд Каин түүхийг уншицгаалаа. Үгээгийн хамгийн сайн найз мөр зэрэгцэн тулдаг анд нь байж. Үгээ тулаанд өхлийн шарх авсны дараа Кай үгээг аварч байсан юм байна. Тэд хамтдаа эртний пандагийн тосгонд очиж чигийн хүчээр амьдарчээ. Тэд үгээд чиг хэрхэн гаргаж удирдах вэ гэдэг талаар заасан юм байна. Кай харин тэр хүчийг нь авахыг хүсчээ. Үгээ түүнтэй тулалдаж түүнийг зогсоогоод сүнсний ертөнцид түүнийг орчхож нэг л өдөр мөнх бус дэлхийд тэр дахин ирэх юм бол түүнийг зөвхөн чигийн мастер л зогсож чадна гэж байна шүү. Потендес чигийн мастер гинэ. Тэгэр эн чин та гэсэн үг үсттэй. Гэтэл Шифу би юу? Би чин цэцэг дэлбэлүүлэхээс өөр юм чадахгүй штэ. Гэтэл аав нь зүсэж орж ирээд би чамд зааж өгч чадна шүү минь. Юу? Та чадна гэж юу? Мэдээж шүү дээ. Би чин панда шүү дээ. Тийм болохоор л ертөнц таныг нааш нийлгээсэн юм байна. Одоо тэгвэл яах вэ? Би чамайг төрсөн гэрлүү чин авч явах хэрэгтэй болно. Ингээд аваад явлаа. Галуу аав нь жаахан дургүй зөвшөөрлөө. Тогруу Шифүгээс одоо бид яах вэ? Гэтэл Шифү чи яваад Каин байршлыг олж имэд. Түүнтэй тулгарх юм бол шууд зугтаарай. Хэрв тэр бидний чийг аваад авах юм бол улам хүчрэхэг болно. Яагаад би гэж би төрүүлж асуусан болохоор уу? Үгүй чи нэстэг болохоор. Гэд цөгөрцөг тогруу хоёрыг явууллаа. По замдаа хоолоо идэх гэтэл галуу аав нь хоолн дотор нь нуугдчихж. Тэгээд цааш нь аваад явахаас өөр сонголтгүй боллоо. Ингээд ирцгэлээ. Өндөр мөсөн ханыг даваад орох юм байна. Миний хөө шатанд доргүй. Тэгэхээр боцъё гэтэл бид бол панданууд. Бид шат хэрэгэлдэггүй юм. По тэндээс би энэ үгийг сонсохыг бүх насаараа хүлээ. Гэт лифтэнд суугаад явцгаалаа. Пандагийн нууц тосгон сайхан газар байна. Панданууд тэндээс Лишан хүүгээ олж ирлээ гэд бөөн баяр болоод угтахаар ирцгэн. Тэгээд замдаа бүгд По пандануудыг хараад баярлна. Чи яг над шиг гихтээ хүүхэд юм бай. Та яг над шиг гихтээ хөгшин. Чи яг над шиг гихтээ том. Чи яг над шиг гихтээ малгай тайм байна. Тэгээд сайхан хоол цагаа идэж ууцгаагаад урлагийн номер үзцгээлээ. Энэ панда тууцтай бүжгэрээ лаг юм аа. Бүжигчин бүсгүй харин манай Под хандраад байна. Нөгөө талд нь тог руу явж байгаад тэнд баавга мастер дахиа матар руу явж байгаатай тааралдана. Та нар юу хийж байгаа юм бэ? Тэр ногоон дайчид манай тосгон руу дайрсан. Бид мөрдсөөр энд ирцгэлээ. Мастер Шифу хэрв тулгарх юм бол зүхтаарай гэж хэлсэн. Гэсэн чинь дайраад гэд яваад орчихлоо. Цөгөрцөгөөс хөөрөө дагаад орчихноо. Тог руу аргагүй араас нь ордог. Гэтэл бүгдийг нь хаш зүйлт болгоод зүүчгэж тог руу зугтах гэтэл араас нь гинжлээд бариад авлаа. Пандагийн тосгонд харин По өглөө 6 цаг тусаад сургуультай эхлэхээр хүрээд ирлээ. Би пандагийн сургалтын эхний өдөртөө бэлэн. Яан гинэ. Ягав би чигийн мастер болж Кайг зогсоогоод тосгоноо аварна. Санаж байгаа үсттэй. Панданууд өдөө болтол ооддаг. Эхний хичээл. Эргээд орондоор. По буцаж гүйж очоод. Мэдээж. Амархан юм гэж хаач байхгүй. Тосгоныхаа төлөө гэд унтлаа. Тэгээд унтаж усч ирээд тэрүүгээр тэвиг тоглоод өнхрөөд нисээд зүгээр сайхан enjoy болоод байж байна. Сургуулилд нэг л өөр байгаад байна да. По санаа алдснаа. Саяных ямар байсан бэ? Болж байна. Гэхдээ харж бай. Дахиад нэг оролдоод үз. Гэтэл По хамаагүй дээр байна. Тэгээд ээжийнхээ зургийг үзэцгэлээ. Тэр ямар хөө хэлсэн бэ? Тэр бол үдсгэлэнтэй, ухаалаг. Бас надад миний бяцхан бадамлын ухааг төрүүлж өгсөн. Тэр нэгэн аим шигт өдөр. Би бүх зүйлээ алдсан. Тэгээд чамайг эргээд олсон. Та намайг дахин алдахгүй гэдэгтээ итгэж болно хаава. Ингэж байна шүү. Нөгөө талд харин байдал хэцүүдэж байна. Шифүд ирсэн мэдээллээр кунфугийн маструуд бүгд ногоон болоод хувирчгаж. Тог руу яасан? Мэдээлэл алгаа. Байз тэнд байна. Гэт хартал тог руу байна. Гэхдээ ногоон болчихож. Кай тэндээс хүрээд ирлээ. Кай, чи энэ дэр яд зүрхэлж байна? Үгүй. Би дандууд байсан юм. Харин тэр надаас урвсан. Одоо би түүний бүтээсэн бүхнийг устгана. Гэт тулалдаж гарлаа. Манай эдч багийн ажиллагаа сайтай шүү дээ. Эмбарсын хүчтэй өшөглөлт Кайыг сүгрүүллээ. Кай харин тогруунаас тусламж авлаа. Тэгээд Шифүтэй хэсэг үзэн. Шифү овоо хөөрхөн үзэж байгаад үгүйг зүйлд болгоод зүүж
явсныг хараад хүч алдлаа. Могой сармагч хоёрыг Кай зүйлт тулгаад авчихлаа. Барс ороод үзэх гэтэл "Үгүй, чи под анхааруулах ёстой" гэд явуулчихлаа. Кай Үгэгийн хөшөө гэвдээд аваад чиччихлээ. Тэгээд Шифүг зүйлт тулгаад авчихна. Барс харин По руу явлаа. По харин тэнд нь жаргаж байна. Тэгээд холгүй очоод нэг цэцэг дэлбэлүүлэх гээд үзэж байтал цаана Барс гараад ирлээ. Барс Кай хүндийг эзэлсэн. Хинч үлдээгүү. Гэж юу? Хинч үлдээгүй. Миний ресторан яасан бол за тэрийг дараа яри. Тэр одоо наашаа ирж байгаа. Хэлээч По. Чигийн мастер бол чадсан биз дээ. По шууд аав дээр очлоо. Аав одоо хичээлээ дуусгаж заахгүй бол болохоо байлаа гэд хэллээ. Аав нь бултаад нэг л биш байгаад байна. Аав одоо цаг алга. Та яагаад заахгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл би мэдэхгүй байна гэж аван шүү дээ. Юу? Та тэгвэл намайг яагаад нааш нь авчирсан юм бэ? Чамайг аврахын тулд сүхтэй амар нөхөр ирж байна гэхээр би хүүгээ аврал гэж бодсон юм. Танаас болоод би өөрийн луугийн дайчны үүргээс ухарсан. Одоо миний найзууд, хамтрагчид, багш бүгд байхгүй болчихлоо. Уучлаарай. Хүү минь. Би чамайг дахиад алдахыг хүсээгүй юм. Та дөнгөж сая алдчихлаа. Гэт По ирэглээ. Тэгээд тэнд бэлтгэлийн хүүхэлдээ угсарж байгаад бэлтгэлээ хийлээ. Үүнийг нь харсан галуу аав нь баг зэрэг санаа зовж байна. Тэгээд жинхэнэ аавтай нь уулзаад гутарсан сэтгэлийг нь жаахан засаж байна. Би Под худал хэлсэн. Тэр дахиж надад итгэхгүй. Би түүнд 20 жилийн турш худал хэлсэн. Гэхдээ надад итгэж л байна. Яг одоогийн нөхцөлд хоёр аав нь түүнд юунаас ч илүү хэрэгтэй байна гэж байна шүү. По бэлтгэлээ хийж байхад Барс зогсоолоо. Кайг ингэж зогсоож чадахгүй. Би Кайг харсан. Чи түүний юу хийж чадахыг төсөөлөхгүй байна. Тэгвэл тэр намайг юу хийж чадахыг төсөөлөхгүй. Гэт Вүүшигийн хурууны барил та барьж байна. Түүнд өчнөө олон хаштайчд би. Чи түүнд тэгж ойртож чадахгүй. Зөвхөн Чигийн мастерл түүнийг зогсоож чадна. Чигийн мастерл гээд ах юм. Би Чигийн мастер бол чадаагүй. Гэхдээ чиний зөв. Түүний айрмыг би яаж зогсоохоо мэдэхгүй байна. Гэтэл тэндээс аав нь хүрээд ирлээ. Чи өөрөө айрамтай болно хүү минь. Гэтэл панданууд тулалдахаар шийдсэн байна. Би хүүгээ нэг алдсан. Одоо дахин тийм амархан алдахгүй шүү. Юу? Та нар кунфу мэдхгүй шүү дээ. Чи бидэнд заагаад өгч болно шүү дээ. Юу гэнэ? Би зааж чадахгүй. Би кунфу мэдхгүй та нарт битгий хэл. Кунфу мэддэг Барс хүртэл зааж чаддгүй шүү дээ. Чи чаднаа По. Бид яг чам шиг бол чадна. Гэхүйд По харин Шифүгийн үгийг саналаа. Байц та нар над шиг байх шаардлагагүй. Та нар харин өөрөөрөө байхтал болно. Гэт тэдний давуу тал дээр тулгуурлан кунфу зааж өгдөг. За гоё юм болохоос өмнө манай царайлаг киночдын. За биз ямар хүүхдүүд гэх вэ биз? Өнөөдрийн кинон дээр бүгдээрээ сайхан сэтгэлтэй хүүхдүүд болцгоё. Сайхан сэтгэлтэй хүүхдүүд маань subscribe дараарай. Саба дарсан манай сайхан сэтгэлтнүүд лайк дараарай. Ингээд твгчин хүүхдүүдэд твгний оронд тесэрдэг юм өгöd, бүжгэлдэг бүсгүүд, туусных нь оронд мончог өгöd, өнхөрдөг, харвдаг гэд бүгдд нь тохирсон жижиг тулааны арга барил зааж өгдөг. Тэгэд яг сайхан төлөвлөгөө зохиох гэсэн чинь бан шиг нэдэд жигнэмгийг нь мэрээд гой мөнгөн сорчихлоо. За тэгвэл ганц л юмыг мэдэж ав. Та нар хаштайчдыг чадлынхаа хэрээр саатуулж би харин Кайтай ойртоод Вүүшигийн хурууны барилтаа түүн дээр хийх болно гэд тохирлоо. Тэр үед Кай хүрээд ирчихлээ. Муса ханыг авираад даваад ороод ирдэг. По харин өгтөж авнаа. Вөө! Наадах чинь ёстой сүртэй орж ирэлд байна да. Чи луугийн дайчин байх нэ. Тийм ээ. Чи харин Кай байна. Дайны эзэн, дайчдын эрлэг. Тийм ээ. Эцэст нэг юм миний нэрийг зөв хэллээ. Би бараг л чамайг өршөөх гэж байна шүү. Чи намайг өршөөнө гэсэн үү? Амандаа бовтнаад л байх юм. Чи тулалдах юм уу, ярих юм уу? Би чиний чийг аваад тэгээд энд байгаа гэтэл бовтнаад гэд дапалаад байна. Кай уурлаад бүх дайчтаа гаргачихлаа. Бүх маструуд нэмээд Шифү багш. Үнэн байна. Та нар бүгд ногоон болчихж чамаас бусдын цогцгөө. Чи угаасаа ногоон л доо. Ингээд тулаан эхэллээ. Хаш дайчид Пог барих гэтэл панданууд отож байгаад дайрлаа. Хоёр талаас нь харваж тогруу гунгаад өнхөрч холдуулаад голоор нь мончоо гадагтаа орж ирээд Барс бас гарч ирээд эргэлдэнэ. Хүүхдүүд харин салютаар галлаж Кайнуудыг гялбуулж байна. Шифү харин аауд нь саатуулж байна. Кайыг гялбаж байх хооронд нь По цасан бөмбөг болж өнгөрч ирээд хурууг нь бариад авлаа. Уучлаарай хөгшөө. Гэхдээ чамайг сүнсний ертөнц рүү буцаах болгоно. Скетюш гэсэн болдоггүй. Ажилсангүй. Дахиад нэг үзье. Скетюш. Байц. Скетюш. Энэ яагаад байгаа юм бэ? Байц. Энэ ажиллаж байна. Үгүй гэснэ. Үгүй чамд зааж өгсөн үү? Энэ зөвхөн амьд биед дээр ажилтг юм. Харин би бол сүнсэн дайчин. Гэт бүх ногоонуудаа өөр дээрээ цуглууллаа. Тэгэд манай Пог хэсэг гөвж байгаад тосгон руу шидчихлээ. По, миний буруу ээжээ. Зүгтцгаа. Зүгтаач гэтэл Кай хүрээд ирлээ. Үгүй.
Энэ нөгөө намайг устгах тавилантай дайчин ч нөө. Би түүний болон энд байгаа бүгдийн чийг авна. Бүгд айчхжээ. Эм барс хүртэл айчхаж. Бодохоор л инээ түрээд авах юм. Чи намайг сүнслэг ертөнц рүү буцаана гэж бодох гэж. Гэтэл По санаа боллоо. Тэгснэ. Энэ зөвхөн амьд биетээр ажилдаг гэсэн үү? Тийм ээ. Би чамайг тийш нийлгэж чадахгүй юм байна. Гэхдээ хүргэж өгч бол чадна шүү. Тэр юу вэ? Гэснэ ард нь гараад тэврээд өөрийнхөө хурууг барьж байснаа. Скедюш. Үгүй По. Хөө минь. Гэд аваад сүнсний ертөнц рүү орчихлоо. Тэр Каийг аваад явчихлаа. Тэр биднийг аварлаа. Тэр биднийг аварсан. Гэхдээ хин түүнийг аврах юм бэ? По сүнсний ертөнцөд ирчихлээ. Кай харин буцааж авчирсан гэд бөөн уур. Тэнд харин Кай Потой дахин үзэн. Тэгээд гинжин сүхээр ороогоод яг чийг нь авах гэж байна. Дэлхий дээр үлдээсэн загсан тэмдэг нь алгуулж эхэллээ. Аав нь альваа хүү минь тулалд гэснэ аав нь бид түнд туслах ёстой. Бүгд ойртоод бид чадна гэд чи гарах гэж хичээнэ. По чи бидэнд хэн байх ёстой гэмэн заасан. Аав гэд гараад илэглээ. Эм бар сарин тэндээс найз бүгд өөр өөрсдийнхөө хувьд Пог хэн болохыг хэлээд гараа сунгалаа. Тэр үед харин гараас нь чи гарч эхэллээ. По яг ногоон болж байтал биен дээр нь чигийн мөрүүд гараад ирлээ. Тэгээд дэлб татаад гараад ирнэ. По маань чигийн мастер болчихлоо. Чи хэн бэ? Би наад асуултыг чинь өөрөөсөө байнга асуудаг. Пандагийн хүү юу? Галууны хүү юу? Багш шүү. Тийм ээ. Би бүгд. Би бол луугийн дайчин. Хөх харуу энэ авраг шар лууг харда янзтай байгаа үсттэй. Кай дахин довтлоо. По харин хүчээр огцом илүүрхлээ. 100 жил өнгөрсөн ч хамаагүй. Би чиний чийг авах болно. Гэтэл По чи миний чийг авна гэсэн үү? Мэ авал та. Гэд чигээр довтлоо. Кай бүгдийг нь шингээж аваад. Тийм ээ. Хүч минийх. Гэтэл байц хэтэрхий их байна. Хэтэрхий их байна. Үгүй гэд дэлб. Зөвлтүүд нь бүгд чөлөөлөгдлөө. Ногоон болчихсон байсан бүх маструуд дэлхий дээр буцаад ирлээ. Бид эргээд ирлээ. Бид зүгээр болчихж. Байц би ногоо хэвээрээ байна шүү дээ. Аа, нэрэ би ч угаасаа ногоон штэ. По хаан вэ? По харсан уу? Гэтэл По харин дэндээ үлдчихжээ. Үгүй те тарч байна. Логин дайчин. Гэд ярилцлаа. Аав руу чинь явуулсан мессежийг авсан уу? Юу? Та вэж? Тийм ээ. ертөнцөд чи хэрэгтэй байсан учраас би тэгсэн юм. Та намайг чадна гэж яаж мэдсэн бэ? Чамтай уулзсан эхний өдрөөл би кунфугийн ирээдүг харсан юм. Гэд өөрийнхөө таягийг бэлгэллээ. Би энийг авч чадахгүй. Аваа. Надад илүү том байгаа. По баяр. Үгүй яг явах гэж байна. Үгүй битгий яваач багшаа. Би яваагүй. Би энд амьдэрдэг шүү дээ. Оо, тийм л дээ. Явах үгүйгээ шийдэх хүн нь чи л байна. Юу? Би явж болох юм уу? Мэдэхгүй. Би хизээч оролдож үзэж байгаагүй. По шуудаж шилжих хаалга үүсгээд дэлхий дээр гараад ирлээ. Дүр төрхөн гэж гэрэлтсэн юм байж байгаа шүү. Тэгээд буугаад ирлээ. Бүгд бөөн баяр. Та нар бүгд намайг аварсан. Алив наашир гэд тэврэлтлээ. Шифу багшигаа хараад. Багшаа, чи надад багшил чадахгүй гэд байсан. Гэтэл байз наатха ханаас авав. Үгүй багш надад өгсөн. Тийм үү. Тэгжил таарна. Бас би чигийн мастер болчих шиг болсон. Тийм ээ. Бас тэгсэн бах. Чи надад зааж өгч болох уу? Ингээд По бүгдд нь чигийн талаар зааж өгöd тэр авийнхаа бүх цэцгүүдийг дэлгэрүүлээд кино маань дууслаа. Амар тайвны хөндөн иргэдэ. Саба. Төмөр олборлох үйлдвэрт хоньнууд эд ажиллаж байна. Тэр үед харанхуй дундаас архирах чимээ сонсогдно. Тайлунг. Зогтох чинь зөвөө. Би байна. Тайлунг. Бач боломгүй юм. Би өөрийнхөө зүйлсийг авахаар ирлээ. Тэр нь та нарт байгаа бүх юм. Хамгийн өндөр уулнаас хамгийн нам хөндий хүртэл Тайлунг амьд гэж хэлцгээ. Бас хинч миний замд саад болж болохгүй. Бүр луугийн дайчин ч тэр. Нөгөө талд луугийн дайчин маань гахаан тосгон руу дайрсан махчин загастай тулалдаж байна. Тэгсэн нөгөө загас нь бүр нисдэг байвал яах вэ? Манай харин ялагдана гэж байхгүй байна. По загсыг ялаад бяцхан тоороонуудыг ээжд нь эргүүлж өглөө. Дараагийн удаа идэх юм бэлдээд хүлээж байгаарай. Тулаана дуусгаад луугийн дайчин нэг тийшээ яраад гүйчлээ. Яна хоцорлоо. Хөөх, луугийн дайчин байна. Луугийн дайчин байсан. Байгаа. Байх ч болно. Бид танд хайртай луугийн дайчаа. Би ч бас та нарт хайртай бяцхан фэнүүд минь. Миний хуулиас тэр гарын үсгээ зураад өг. Миний молгоон дээр, миний цамцсан дээр. За. Хүссэн газарт нь зураад өгье. По. Мастер шеф. За, ингээд арилгаад өгье. Эсвэл ингээд илүү дордчихсон уу? Бид ярилцах хэрэгтэй байна. Ойлголоо багшаа. Гэхдээ ёслолын дараа болъё. Ёслолоо. Ямар ёслол? Мэргэн ухааны таяг. Мастер үгүй надад өөрөө өгсөн юм. Энэ таягийг эзэмссэн хинч вэ? ертөнц хооронд аялах эрх мэдэлтэй болно. Сүнсний ертөнцийн хаалгыг онгойлгох тэр хүч. Харин одоо луугийн дайчны цоошин гомон ба дүүфүний газрыг нээцгээе. Хөөхи. Ёслол гэд байсан нь По өөрийн хоолны
дайчны газар нээх гэж байсан юм биш. Өгтөд луугийн дайчин бусад 5 дайчид бас ирэх үү? Харамсалтай нь үгүй. Тэд одоо маш дөг кунфу даалгаварт явчихсан байгаа. Бар одоо тахиан сүрэхтэй тулдаж байгаа. Сарамгчи харин алга болсон Маккагийн мөрөөр мөшгөж байгаа. Тогруу матар төрөлтний хаан тэтмээр өргөмжлөгдсөн. Могоо бол одоо Кобра болон Манкси хооронд инх тайвны яриа хэлцээрийг дуусгаж байгаа. Цөгөрцөг яасан бэ? Цөгөрцөг яасан бэ гэж юу? Шинхи ихнэртэй толгоогоо хазуулчихгүйгээд хичээж байгаа. За ингээд хин чин зурулмаар байна да. За одоо хоёулаа. Ингэсэн чи Шифуг шууртай байна. По ярилцах хэрэгтэй байна. Яг одоо. За ингээд луугийн дайчин багштайгаа ярилцлаа. Өв тавлан чамайг аяллахын дараагийн шатанд гарахыг уриалж байна. Дараагийн алхам гинэ. Та юу яриад байгаа юм бэ? Би бүх алхмаа хийсэн шүү дээ. Тийм биш гэж юу? Чи өөрийн залгамжлагчаа сонгох цаг болсон. Юу? Залгамжлал гинэ. Дараагийн луугийн дайчны залгамж. Тийм штэ. Ойлгочлаа. Хөгжилтэй нь би луугийн дайчин шүү дээ. Байцтай. Би луугийн дайчин байхаа болж байгаа мó? Яг тийм. Тэгэд би юу болох юм бэ? Хэрвээ залгамжлагт сонгогдох юм бол чи кунфугийн хамгийн дээд шат руу шилжинэ. Инх тайвны хөндийн сүнслэг удирдагч. Хөөх. Тэр нь ямар утгатай юм бэ? Яг л чиний өмнө байсан өвгөө багш шиг. Чи энэ хөндийг хянаж урам зориг итгэл найдварыг түгээх болно. Манай По харин сүнслэг удирдагч болоход нэг л дургүй байгаа бололтой шүү. Луугийн дайчнаа хийгээд л зодож нүдэд явж байх нь өөрт нь таалагдж байгаа юм байна. Харин Шифугш энэ талаар өөр бодолтой байгаа юм байна. Маргааш луугийн дайчныг сонгох өдөр болно. За ингээд По 5 тулаанчаас нэгийг нь сонгох цаг боллоо. Шифугш одоо мастер По дараагийн луугийн дайчныг сонгох болно. Бүгдээрээ үнэхээр сайн байлаа. Миний хурал энийг шийднэ. Байцаараа юу болоод байна? Энд чин луугийн дайчин намайг гэж байна шүү дээ. Намайг өөрийгөө дахиад сонгож болтгол юм байна. Чи дургүй байсан ч хамаагүй По. Заавал сонгох ёстой. Тэдэнд ямар ч луу эсвэл дайчинтай холбоотой юм байгаагүй. Би зөрчилдсөн үедээ хариулт авахаар энд ирдэг юм. Би зөрчилдөөгүй. Зүгээр л дараагийн алхамдаа бэлэн биш байна. Гарт чинь юу байгаа юм? Энэ мэрэг ухааны тайгуу? Биш ээ, нөгөө гарт чинь. Тоорын үр. Яг зөв. Энэ үр хүчрэхэг модуулах хамлалтыг агуулдаг юм. Энэ яаж надад хариулт олоход туслах юм бэ? Надаас асуух хэрэггүй. Орчлын ертөнцөөс асуу. Энэ үр шиг бай По. Үр бай. За ингээд дотоод хүнтэйгээ ярихаар суулаа. Нэг л болж өгдөггүй. Тэгсэн харин дээвэр дээр хулгайч өнөг байхыг луугийн дайчин харчлаа. Ингээд По ажилдаа орж нийлээд үзлээ. Эцэст нь үнгийг барьж авч чадлаа. Үнэг хулгай хийх гэж байсан болохоор 2 жил шорон суугаар болдог. Яг энэ үед уурхайн ажилчид луугийн дайчин дээр ирлээ. Мэдээж Тайлунг амьд байгаа гэж Под хэлдэг. Юу? Тайлунг ирсэн гинэ. Тэр бидний бүх төмрийг авч дараа нь уурхайг устгасан. Тэгээд энэ хүндийг нуран унж луугийн дайчин өмнө нь бүх их хүртэл зогсохгүй гэж хэлүүлсэн. Энэ хавьд онцгой тайлах ганц хүн нь би бололтой шүү. Тэдний юу гэж хэлдгийг мэдэх байлгүй дээ. Алхан бүр уулмөр үлдээдэг юм. Жижиг байсан ч хамаагүй. Ингээд луугийн дайчин уурхайг очиж шалгалаа. Тэгсэн Тайлунгийн мөр явж байснаа гинт жижиг мөр болоод хувирчдаг. Их ухаантай байна шүү. Үнгээ чи мэддэг бололтой. Мэддэг ч байж магад, үгүй ч байж магад. Ингэж тоглоом хийх цаг алгаа. Тайлунг манай хүндийд суулгүйж байна. Магадгүй. Эсвэл энэ эмэгтэй чамд Тайлунг амьд гэж итгүүлсэн байх. Тэр эмэгтэй гинэ. Ямар ч хэлбэр дүрсийг дуурайж хинийч дүрд орох чадaltaй хувиралтын хатан, хуурам эхлэлтийн их багш гялалцсан нүдтэй гүрвэл би чамд тэр хамелеоны тухай яриад байна. Хөх, тэгвэл тэр Тайлунгийн дүрд орсон байжээ. За яах вэ? Чи намайг тэрэн рүү аваач. Би чиний ялыг хөнгөлөх талаар бодож үзье. Та хэрлээ. Ингээд манай По дахин нэг дайсантай тулдахаар аян замдаа гарч байна. Шифубаг шарин Под сүнслэг удирдагч болох талаар дахин нэг санууллаа. Манай хүн харин тоож байгаа ч юм алга. Шифубагш чи чинь мэрэгэн ухаан, урам зориг, итгэл найдварыг бусдад дамжуулах ёстой шүү дээ. Санаа зовлтгүй багшаа. Энэ луугийн дайчны сүүлийн адал явдал байх болно гэж бодчих. Би удахгүй эргээд ирнэ. Галуу аавн тэнд. Би Пок хоригдолтой нийлж муу ёрын шидтэн устгах нь тийм сайхан санаа гэж бодохгүй байна. Тайвшраа. По олон дайсантай тулгарсан ч тэр үргэлж даваад л гардаг. Тэр ч тийм шүү. Чиний зөв. Гэхдээ чиний буруу байвал яана. Тайвшрал да Пин. Нэг муу шидтэн ямар л аюултай байв гэж. Нөгөө талд харин хамелеон татвар төлдөг удирдагчид ярьж байна. Биднийг дууддаг тэр одоо ийм бай. Тэр муу зүгээр л нэг муу эрх мэдэл шунсан шавж нүдэд мөлхөгч. Чи тэрийг хорон шидтэн гэдгийг нь аригчихлаа. Бид энэ хотыг удирдах байсан. Одоо бид тэдэнд лойвэрсэн мөнгөнийхөө талыг нь төлж байна. Бид хамтдаа түүнийг буулгаж авч чадна. Та нар тэнэг юм уу? Тэр бол зүсээ хувиргагч нэгэн. Тэр яг энэ ширээнд сууж байхыг хинч мэдэж чадахгүй штэ. Бидний мэдэж байгаачлан чи хамелеон. Эсвэл чи хамелеон. Эсвэл би хамелеон баг. Тэгсэн нэрэ матар өөрөө хамелеон байжээ. Томродсон баавгайг заан болж угаад шатнаас түлхээд хайчлаа. Би үүрээр та нарын алба говчурыг авах болно шүү. Нөгөө талд По үнэгтэй хамт замдаа явж байна. Манай луугийн дайчин сайхан сэтгэлд үнэгт их таалагдж байгаа бололтой. Хоёулаа өдрийн хоол идэхэр зогсох уу? Шудраг ёсныхан
өдрийн хоолнд зогсдоггүй юм. Гэхдээ яг хөнгөн зуушинд бол болно л да. Чи миний жигнэмгийг хуваалцмаар байна уу? Чи сайхан сэтгэлийн үүднээс надад жигнэмигнийхээ талыг өгөх гээё. Тийм ээ. Чи намайг барьсан. Би чамайг хуурсан. Яг вдэ чамайг хуурм эхэлсэн шүү дээ. Чи жигнэмиг идэх юм уу гүм үү? Гэхдээ би чамайг харж байгаа шүү. Нөгөө хамилын үрдэл хэр хол юм бэ? Одоо жаахан л хол. Ард үлдсэн хоёр аав хүүгийнхээ араас явахаар бэлтчихэж. Уул нь тусдаа явах санаатай байж л дээ. Данч нэг нэгэндээ баригдчихлаа. Галваа. Чи энэ хар шин юу хийж аваа юм? Би цус царны үзэгдлийг алдахыг хүсээгүй маа. Тийм үү? Чи над чиг бас санаа зовоо юу? Би бас тайван сууж чадахгүй байх шүү дээ. Би ч бас Паул зүсээ хувиргадаг хорон санаатай шулумтай тулгад хэтэрхий тайван ийдэг зөөлн нэг тэр баригдчихвол яах вэ? Тэрнийг тамлуул яана. За ингээд хүүхэддээ туслахаар хоёр аав санаа нэгдлээ. Манай хоёр явсаар Арцад хотын хөвөндөрлөө. Хот руу орохын тулд зав хөлслөх хэрэгтэй юм байна. Оц жаргалтай туулан уушин газар. Зочломтгойл сонсогдож байна. Би унаа олоодох. Чи өөрсөдөө идэх юм бол асуудалд орж болохгүй шүү. Үүнийг харин Погиугийг тоож байгаа юм алгаа. Тэнд мөрийтэй тоглож байсан баахан гаруудыг хожоод эхэллээ. Нөгөөдөл нарийн жаахан сэжгэлдэг. По харин шувууны аманд байдаг онгоцны ахмадтай тохиролцож хот руу явхаар боллоо. Үүнийг хоцсон мөнгөөр хоол ундыг жинхэнэ авах шиг болно. По хөх би ийм их хоолнд дуртай. Гэхдээ чи яаж төлбөрийг нь хийсэн юм бэ? Хууль ясны шударгаар. Би чамаар бахархаж байна. Ингээд төлгсөн чинь үнэгний лөөвөр нийл болчлоо. Хоолны газрын эзэн гахаа уурлаад тэр хоёр руу шууд дайрлаа. Манай хоёр хэсэг тулалдаад яг эвгүүтэх гэж байхад Пол луугийн дайчны цогцолтыг хийж бүгдийг нь газар хэвдүүлнэ. Сайхан цоглоо. Надад нэгийг зааж өгөөрэй. Эзэн авгаагийн дайралтаас болоод яг өглөө гэж бодтол. Ашгүй онгоцны ахмад яг хүлээж байж. За ингээд ямар ч байсан манай хоёр онгоцсондоо амжилттай сууж чадлаа. Үнэг Арцад хот. Ахиад гэртээ ирэхэд сайхан байна ах та. Юу? Танаа гэр бүл бас энд амьдардаг юм уу? Надад гэр бүл байсан бол том хотод ганц бяцхан үнэг амьдрахад их хэцүү байсан шүү. Ямар ч байсан амьд л үлдэх ёстой байлаа. Хулгай хийж зүхтаад бас заллаад л. Тэгээд нэг өдөр нутгийн хүн намайг олж орхорон өмсөх хувцас идэх хоол өгсөн юм. Тэрнээс хойш би ахиж ганцаараа байгаагүй. Тэгвэл хоёулаа азтай байжээ. Хөөрхий үнэг их хэцүү амьдралаар өссөн бололтой. Тэгээд л явсан газар болгондоо асуудалд ороод байж. Нөгөө талд харин хамилион төмрөөр ямар нэгэн тор шиг зүйл хийлгээд байна. Өдөрдөгчд бид таны хэлснээр алав говчуур авчирлаа. Наадах чинь хөнгөн харагдаж байна. Дахиад илүү ихийг авчир. Илүү ихийг гинэ. Илүү ихийг гэж би хэлж байна. Дахиад өөр нэг шат руу та нарыг шидэхээс өмнө хурдан явж үз. Өдөрдөгч нар чайгаад яваад өглөө. Хамилион ингээд миний хувь тавилан биелээ оллоо. Арцад хотоос эхлээд инх тайвны хөндий. Хот тосгодууд бүгд минийх болно. Амар зүйл төлөвлөд байгаа юм байна. Үнэг Пог цохоод сэрэлээ. Зөгнөл хамилион бүгдийг эзлэх нь би хурдан түүнийг зогсоох ёстой. Манай По зүүдэлж байсан юм байна. Үнэг наадах чинь зүүдэл байх. Гэхдээ чиний хувьд азны хэрэг боллоо. Арцад хотод тавтай морил. Ингээд манай хоёр Арцад хотод ирлээ. Хөөх. Янзын хот байна. Энэ хот бол хүссэн бүхнээ хийж, хүссэн бүхнээ хулгайлж болдог газар. Хэрвээ чи хулгай хийдэг бол шүү дээ. Зогсоорой зогс. Хөөхий завин мөргөө зогсчлоо. Манай хоёр ч хот руу нэвтрээд орлоо. Погийн урд өмнө нь харж байгаагүй хөл хөдөлгөөнтэй том хот байна. Үнэгч түүнийг замчлаад По арай ядан даглаа. Үнэг гэртээ ирэх сайхан байх шүү. Ингээд байж байтал Погийн хоолны өнөртэй эхэлдэг. Тэгсэн чи Погийн хувьд жаргалын орон болж таарлаа. По анхаарлаа төвлөрүүл. Ингээд сэргэжлээ. Тэхгүй болж хоол Погийн хувьд бүдрүүлэх саад болох нь биш шүү. Энд ч сайхан юм биш үү? Хамилионыг ирэх хүртэл сайхан л байлаа. Ингээд эргэн тойрны харуултал хамилионы хүмүүс татвар нэхэд дарамтлаад явж байна. Бас л хэцүүхэн амьдарцгааж байгаа юм байна. Үнэг явж хорон санаатныг зогсооцгоё. Ингээд явж байтал хүмүүс таниад сайн уу Жэн гэд мэдлээд байна. Үнэг нутагтаа алдартай бололтой. Тэгсэн эрен сурвалжлагдаад хаасаагүй үнэгний эрен сурвалжлагдсан зургууд байж байна. Үнэг санаа зовлтгүй. Намайг хайхаас өөр зөндөө юм байгаа. Ингээд явуулын цагдаа мөрөгчлөө. Хөөхий цагдаа нар шууд үнгийг өргөөд аваад явах гин. Энэ үед нь По яаж зүгээр байх вэ? Би зөгцүүлье. Би бол луугийн дайчин. Бид хоёр энд луугийн дайчны ажиллаар явж байгаа юм. Тэгсэн хоёр цагдаа. Юу? Луугийн дайчаа? Бид хоёр сайн мэдэхгүй юм байна. Тэгвэл намайг кунфу панда гэдгээр нь мэдэх байх. Тэгсэн чи бүр бариад хорчлоо шүү. Манай По энэ хавьд алдартай биш юм байна. Хинч таньдаггүй. Уник тэгснэ. Миний аргаар хийцгээе. Гэж шууд орохчлоо. Аргагүй л мэрэгжлийн хулгайч байна шүү. Манай хоёр зүхтааж байгаад. По чи хуулиас зүхтаж чадахгүй. Чи эрен сурвалжлагдаж байгаа. Тийм үү. Одоо хоёулаа хамтдаа болсон. Тэгсэн чи Пог аль хэдийн эрен сурвалжлаад эхэлчихэж. Том хотч өөр юм байна шүү. Манай хоёрыг асар олон цагдаа өхөрнүүд бүслээд авлаа. Манай хоёр учрыг олоод зүхтаачихна. Нүхэнд орж зүхтлаа. Бас тэнгэрт үсэрч зүхтлаа. Зүхтааж явж байгаад мухурдчихлаа. Тэгсэн үнэг юу юугүй бөмбөрнүүдэд эхлэн. Тэр нь харин нууц дөхөө байсан юм байна. Манай хоёр шууд доошоо яваад орчлоо. Доошоо буугаад иртэл бүхэл бүтэн хот байж байна. Үнэг энд Арцад хотын ловерчд амьдардаг юм. Хүнд гаруудын доош нь уултай. По явж байгаад хүүхдүүдээ галтай болгоомжтой харьцаарай. Тэгсэн нөгөөдүүл нь чанга хүүхдүүд байна. Манай Пог будаа болгочлоо. Тэр үед харин үнгийг нэг нөхөр таниад. Гэртээ
тавтай морилгээд өнхрөөд ирлээ. Үнэг энэ бол миний гэр бүл. Ментор маань байгаа юм. Гэсэн чи баахан нөхдөө зэвсэгтэй тойроод одоо чамайг хурдан алах уу? Эсвэл удаан алах уу? гэж авна шүү дээ. Хуучны асуудал байгаа бололтой. Үнэг надтай ойртох юм бол луугийн дайчинтай тулах болно шүү. Гэтэл бүгдээрээ луугийн дайчин гэж хэлбэлээ. Хөөхөөрхи. Энд пог тэндэг нээгч хүн байхгүй юм байна. Тэр үед харин Шифүгийн хэлж байсан үгийг саналаа. Тулалдахаас өөрөөр асуудлыг шийдэж болно шүү дээ. Залуусаа одоо хүчирхийлэлд өртөж байгаа хүн болгон дараа илүү их хүчирхийллийг тарина. Гэд лаг ухааны юм хэлтэл нөгөөдөл нь тэгвэл одоо орхиод дараа нь илүү зовоё гэд буруу ойлгоод явчлаа. Гэхдээ яг энэ удаад бол зүгээр үлдлээ. Нөгөө хоёр маань бидэнд тусламж хэрэгтэй байна гэд тусалцаа өсөж байна. Тэгсэн манай хоёрыг орой хүртэл байлгахаар боллоо. Манай хоёр орой хамелеоныг барихаар болцоодог. Энэ үеэр харин хоёр аав Погийн төв байсан газар ирж байна. Галуу аав. Гал тогооны хүмүүс нэг хэлээр ярьдаг юм аа гэд яваад орчлоо. Сайн оо. Энүүгээр нэг панда яваагүй эз. Нөгөө хэд нь чи тэр нэг таньдаг юм уу? Тэгэлгүй яах вэ? Би бүр аав нь шүү дээ. Болохгүй юм хэлчлээ. Нөгөө хэд нь хүүгийнхээ хийсэн хохирлыг төлгөж байна. Тэгсэн өөршгөө том нүх гаргаад тавьчихсан байна. Яг байдал биштэд хэцүү болж байтал панда аавгаднаас ороод ирлээ. Тэнд байсан хэд харин панда дахиад ирчлээ гэж сүрдэж байтал тэр надаас өөрийнхөө бүх ур чадварыг сурсан юм. Нэг зүйлээс бусдыг нь өршөөл. Би хүн өршөөдөггүй юм. Гэт панда аав маань үгээрээ тэр хэдийг айлгаж өглөө. Тэгсэн чи үйлдэл нь буруудаад баригдан галдлаа. Азар хүнд чинтэй байж тараад байшингийн энтэнд очиж зогсож айлглаа. Нөгөө хэд нь айсандаа Пог хаашаа явсныг хэлж өгдөг. Хоёр аав гараад ирэх үед нөгөө байшин нураад унчлаа. За ингээд орой боллоо. Өнэгт таягаараа хийдэг хөдөлгөөнөө зааж өгч байна. Цаанаас нь харин гадаа цэвэр байна. Гэт манай хоёр ордон руу орохоор бэлтлээ. Ордон руу нэвтэрхийн өмнө чи хэлсэндээ хүрдэг үнэг байна. Гэд нөгөө үрээ өгнө. Тэгээд үр болгонд хүчрхэг мод болох амлалт байдаг юм. Үнгийн сэтгэл хөдөлсөн бололтой царайнаас нь харагдаж байна. Ингээд манай хоёр цаашаа явдаг. Энэ хооронд хоёр аав хотод ирчихсэн хүүгийнхээ зургийг харуулад хүмүүсээс асуугаад явж байна. Энд хариулдаггүй. Тэгсэн панда аав явж байгаад Погийн өсний хэлдэрхийг олчлоо. Тэгээд тэрүүгээрээ Пог хайхаар явчлаа. Уул нь сайн харах юм бол хүүгийнх нь царай хаасаагүй байгаа шүү дээ. Манай По харин ордны дотор хэсэг рүү нэвтэртэл тэнд баахан зэргүүд унтаж байна. Хөөхи. Нөгөө тага тэгж тавиад байхдаа нөгөөх нь өнгөрөөд яваад өглөө. Үнийг харчаад яаж байгаа юм бэ гэд толгоос эксрэн. Харин яаж байгаа юм бэ По минь. Манай хоёр хинэгт сэрээлгүйгээр дундуур нь яваад давчлаа. Давж гарангуудаа мартаад алгаа хавсраад чимээ гаргачлаа. Гэхдээ ашгүй хинт сэрсэнгүү. Цаашаа явах гэтэл үнэгний сүүл По түрээд По найтайлах гэтэл үнэг хамрын дарчлаа. Тэгсэн чи манай По онгочлаа. Үнэр нь харин айхтар байсан бололтой шүү. Бүгд үнэрлээд сэрчлээ. Манай хоёр баахан өрхөн дундуургүйгээд амжилттай нэвтэрдэг. По тэнд По заавад зогсдол дээрээс нь тор унчдаг. Тэгсэн чи тэр тор нь хүчийг нь хордог тор юм байна. Өргөж дийлдэггүй. Үнэг хоёулаа энийг ямар нэгэмээр хөших хэрэгтэй. Тэги миний таягийг ашигла. За би өргөөдхий. Гэтэл үнэг сонин царайлаад хоошоо ухарлаа. Тэгснэ хамелеонд очоод таягийг өгчин. По жин гэтэл үнэг гудамжны дүрм хиндэж битгий итэг. Гэтэл үнгийг багт нь гудамжнаас олж авч өсгсөн хүн нь хамелеон байсан юм байна. Хамелеон би кунфугийн мастер болохоор шийдсэн ч ямар ч бэлтгэл намайг хүлээж аваагүй. Тэгээд би өөр замаар явахаар шийдэж мөрөөдлөө биелүүлсэн юм. Тэгэхээр баг насных нь гомдол түүнийг ийм болгосон юм байна. Хамелеон би сүнсний ертөнцийг нээж миний өмнө гарч ирсэн хүмүүсийн кунфугийн чадварыг авна. Таягийг авсан нь ийм учиртай байсан юм байна. По чи намайг мартаж болохгүй гэд тороо зөгтөл ямар ч гарах шин жалга. Тэгвэл би доогуур нь гарна гэд доошоо нүцээр угаад унчлаа. Доор нь харин баахан дайснууд байж байна. Тэгэд мэдээж тулалдлаа. Манай По мэдээж илүүрхлээ. Тэгсэн үнэг гаднаас гараад ирдэг. Үнэг По намайг уучлаарай гэсэн По наад уучлал чинь. Гэтэл цаанаас нь жинхэнэ үнэг хамелеон байсан юм байна. Тэгэд Пог түлхээд унгаачлаа. Үнэг та түүнийг бэртэхгүйгээ үсттэй. Гудамжны хоёр дахь дүрм юу вэ? Хэн нэгэн заавал бэртэн. Үнэг Пог яраас гуниглаад байна. Хамелеон тэнд гудамжны 3 дахь дүрм бол чиний мэдрэмж хиндэд сонирн биш. Явд сүнснүүдийг дээрэмдээ гэд яваад өглөө. Манай По харин модны үзүүрээс зүгдээд үлдчихсэн байна. Өмнө нь унсан дайсны зэрэг бас зүгтчиж. Тэгэд Погоос зуурж байтал хоёр аав нэрээд хүүгээ авардаг. По би Шифу огш хэлснээр яваагүй байсан бол таягийг алдахгүй байлаа. Өөрчлөлт тийм ч муу байдаггүй шүү дээ. Гэд сэтгэл санааг нь дэмжин. Гэнэт ташуурдах чимээ гарахаар нь хартал ордон руу нөгөө торнуудыг зөөж байна. Ордон дотор хамелеон өнөө шин цусцаар гарах үед сүнсний ертөнцийн хаалгыг нээж бүх хүч минийх болно. Гэд лаг хэлтэл нөгөө сар нь манддаггүй. Хажууд ишаарад цусцаар ингэж удаа манддаг юм уу юу? За шууд одоо сүнсний ертөнцийг нэй. Тэгэд сүнсний ертөнцийг нээлээ. Хамелеон би тайлунгийг дуудаж байна. Гэтэл тайлунг гараад ирлээ. Чи яах гэж намайг дуудсан юм? Домогт
Тайлон кунфугийн арга надад заагаад өг. Би уур чадвараа бусадтай хуваалцдаггүй. Гэт буцаад явах гэтэл энэ хүсэлт бишээ. Гэт ари хаалгыг хаачлаа. Тайлон уурлаад тэнд байсан цэргүүдтэй тулалдаад ялчлаа. Тэгсэн хамелеон эд шидийн хүчээр хүчийг нь булаачлаа. Бүр Тайлонгийн дүрээр өөрийнх нь чадвараар түүнийг зөхиод нөгөө торлууга хийчдэг. Тайлон чи надад юу хийчих вэ? Би чиний бүх чадварыг авчлаа. Гэхдээ гоё нь юу гэж? Энэ бол дөнгөж бие халаалт. Ингэснээ үргэлжлүүлээд сүнсний оронд байгаа маструудыг нэг нэгээр нь дуудаад хүчийг нь авч эхэллээ. Энэ хооронд үнэг Погоос авсан үрээ хараад цаашаа яваадаг. Нэг юм бодсон бололтой үнэг гараад явж байтал По ордон руу ирж таарлаа. Үнэгч Погоос уучлалтгүйгээд ордон руу оруулахгүй гэж оролдоно. По тэнд чи юу хийгээд байгаа юм бэ? Холдуулмаар байна уу? Үзээ талд. Ингээд манай хоёр тулалдлаа. Тулалдаж байхдаа чи яагаад ингэж байгаа юм бэ? Чамайг алуулахгүй гэд үнэг цохиод По хамгаалаад хоёулаа тийшээ унчлаа. Манай Пож үл тоогоод цаашаа алхана. Харин үнэг хойноос нь гүгээд ирлээ. По яг тулдах гээд үрэл тавтал үнэг түүнийг тэрвэрчлээ. Гойч байна. По ганц зөв зүйл хийхийг минь зөвшөөрөөч. По чи түүнийг дийлэхгүй. По тэнд би оролдоод үзэх хэрэгтэй. Энэ газраас чадхаараа хол яваарай. Гэт По яваад өглөө. Хоёр аав. Яаж түүнийг ганцаар ингэн явуулах вүлээ? Хэдүүлээ өөрсдөө хайрмаа бүрдүүлээ. Үнэг нэг юм бодсон бололтой. Тэгээд нөгөө газарт ороход тоо ирцгэлээ. Тэгснэ. Хой. Ингээд сонсдоггүй. Тэгээд яг орилох гэтэл. Гэт галуу аав бүгдийнх нь анхаарлыг татчлаа. Үнэг луугийн дайч асуудалд орсон. Газарт орох хотынхоо. Манай найзад тусламж хэрэгтэй байна. Та нар туслаач. Ёогод бид нар туслах ёстой гэж. Учир нь энэ бол зөв зүйл. Үнэг нэлээд өөрчлөгдөж хотынхан бүгд шоллоо. Үнэг зөв зүйл хийхэд хизээч оройтдаггүй юм. Тэгэхээр одоо зөв зүйл хийчих юм бол дараа нь буруу зүйлийг хийж болно гэсэн үг. Тэгвэл далмаарн дээр хамелеоныг унгаа ил да. Гэт санаа нэгдэг бололтой. Энэ хооронд аль хэдийн По ордон руу нэвтэрсэн байна. Үнэг хоёр аавтай ч бас хамтдаа нэвтрэх гэтэл харуулууд их байна. Хоёр аав. Бид хоёр аргалчи. Чи яв. Гэт үнгийг явууллаа. Тэр хооронд хамелеон маструудын чадварыг авсаар байна. Почос ордонд нэвтрээд ороод ирлээ. Пандав тэнд Погийн дүрд ороод та нарт тулалдах эсвэл зугтах хоёр сонголт байна. Гэт ордны хамгаалагч дээр хүрээд ирлээ. Пандав тоглосон юм аа гэд зугтаж байна. Тэгсэн энэ нь өөрөх байж. Газарт орох хотынхан тэднийг хүлээж байна. Нөгөөдөл харин сэргүүдийг хэлбархан дийлчлээ. Тэр хооронд үнэг нууцаар ордон руу нэвтэрч байна. По ордон руу орж ирээд миний тайгийг өг гэсэн чи хамелеон тайгийг нь шууд өгснө. Маа аав би хэрэглээд дуусчихсан гэж байна шүү. По тэнд чи гадна талаасаа өөрчлөгддөг ч гэлээ. Дотор талаасаа өөрчлөгдөх гээд нэг оролдоод үзээч. Тэгсэн хамелеон ховрингуудаа Пог цохиод унгаачлаа. Под шифогшийн дуу хоолой. Одоо өөрийнхөө оролдож болно. Ингээд хэлтэл манай хүн босоод тулалдаж эхэллээ. Өмнө нь тулалдсан бүх дайснуудтайгаа дахин нэг тулалдлаа. Тайлонг алив баруун талаас нь цох. Чи хэнийг дэмжиж байгаа юм бэ? Мэдх юм алгаа. Үнэг сүртээгч нь орж ирсэн боловч хажуугаар нь зөрчлөө. Тэгсэн өөр нэг тор цохиод хамелеоны дээрээс унгаачихдаг. Хамелеон бүх авсан чадвараа ашиглаад дүрээ өөрчлөөд тэр хоёрыг хөөдөг. Хамелеон үнгийг аваад нисчлээ. По түүнээс зүгдээд хамтдаа унчлаа. Хамелеон тэгсэн Погийн дүрд орчихсан байна. По тэнд би өөрийнхөө өгцгийг өшгөлнө. Ингээд манай хоёр халзганлаа. Яг Погийн хөдөлгөөнийг хийгээд байна шүү. По маань ялагдчих шиг боллоо. Үнэгт тайгаа өгöd. Чи хийж үзэх хүртлээ. Юуг чи чадахгүй. Үнэг тэнд урам ороод тулалдахаар шийдлээ. Хамелеон ч чанга юм аа. Үнгийг амархан зодоод байна. Хамелеон хулсны баавганаас болоод надаас урууна гинэ. Гудамжны эхний дүрм хиндэж битгий итэг. Хамелеон чи намайг дийлэхгүй. Би бүх хөдөлгөөнийг чинь мэднэ. Тэгсэн үнэг энийг бол мэдхгүй. Гэт Погоос сурсан хөдөлгөөнөө хийлээ. Хамелеоныг дийлчлээ. Үнэг тэнд хоёр дахь дүрм хин нэгэн заавал бэртэн. Тэгсэн По нөгөө торноос гараад ирдэг. По тэнд тоорын ясанд ургах боломж олгох хэрэгтэй. Албаар ингэчээ. Хамелеон тэгсэн сэрэнгүүтээ Погийн араас гэтэд хүрээд ирлээ. Харин По эргэж хараад эскэд юуш. Гэт хамелеоныг дийлчлээ. Маструуд ч ихсэн хүчин сэргээд ороод ирнэ. Бүгд эвгүй царай гаргацгаагаад По руу дөхөд ирнэ. Тэгсэн харин бүгдээрээ түүнд хүндэтгэл үзүүлж байна. Пандав миний эхөө гэсэн чи галуу аав. Бидний эхөө гэж ингээд бүх маструудыг сүнсний орон руу нь буцаалаа. Хамгийн сүүлд Тайлонг хамелеоныг бариад орох гэтэл хамелеон ямар нэг юм хийлдэ гэд орилтол үнэг. Гурав дахь дүрм чиний мэдрэмж хинт чамаагүй. Тайлонг нөгөө талд уулзъя. Луугийн дайчаан гэд яваад өглөө. Нөгөө хэд манж гэртээ ирцгэлээ. Шифо хагад цацаад юу чи энийг сонгож байгаа мó? По түүнийг дараагийн луугийн дайчнараа сонгож байгаа юм байна. Үнэг тэрний зөв би энэнд бэлэн биш. По заримдаа хамгийн амттай хоол тааварлашгүй амттай байдгийн. Гэтэл үнэг за таныг ойлголоо. Оюун санааны удирдагчаа ингээд бэлтгэл эхэллээ. Галзуу тавч нэг дэцхэж байна. Энэ түрээд хүүхэлдээ ман дууслаа.